Оо, яг. Энэ грацсан гоё таарч. Үнэхээр таарч. За cheers. Та бүхнийг дэлхийн хамгийн анхны драфт лаацтай пивэр дайлж байна. За сайн байцгаана уу? Бид бүхний хайртай сонсогч нараа та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Одоо дэлхийн өнцөг булан бүрээ сонсдог, Монголынхаа өнцөг булан бүрээ сонсдог бүх одоо сонсогч нартай подкастынхаа community-д одоо энэ хүү сайхан өдрийн мэндийг хүргье. Тэгээ уламжлалсараа бид бүхэн 245 анхлуунтайгаа сууж байна. Та бүхэндээ энэ сайхан орой мэндийг хүргье. Сайн байцгаана уу? Арай минь. Тэгээд эмэгтэй зочин манай эрэгтэй зочин орчлон эмэгтэй зочин жагцмаатайгаа хамт сууж байна. Тэгээд бид дөрөв өнөөдөр маш гоё подкаст хийх болно. Энэ дугаар бол бид бүхний одоо энд хийж сууж байгаа зуны ихэнх сарын сүүлийн дугаар гэж хэлж болох үс буюу наадмын дараа бид бүхэн эргээд ажилдаа орох болно. Наадмаар төр зүрх амарч гэж бодоод байна. Гэхдээ бид хоёр плей тайм дээр тий. Плей тайм дээр бид хоёр анх удаа одоо гарах байгаа тайзан дээр манай анхлын маань их тогтолж байгаа. Хайр тогтолж байгаа. Бас сандарж байгаа гэдэг. Тийм. Тэгээд плей тайм дээр бүгд одоо битээр уулзах, битээр подкаста шууд лайв сонсох боломж маань бүрдэж байгаа гэсэн бид бүхэн Sky Media-гийнхаа Go Plus-ийнхаа стейж дээр за 2 өдөр бид хоёр гарах болно. Тэгээд нэг өдөр нь болохоор нөгөө найзгаа танилцуулдаг ивент хийн. Сингл найзгаа танилцуулдаг. Надад одоо зарж борлуулах их олон найз байна. Тэгээд ивентийнх нь нэр нь болохоор миний найзтай болцох 1000 шалтгаан гэдэг нэртэй. Ивент хийж байгаа зөө. Хүү ахчс нэр мэрийг аа. Сая бараг шүү санаанаас ургуулаа зохиоцсон уу? Би өмнө тийм нэр өгчээсэн юм аа. За. Тэгээд нөгөөд нэг өдөр нь эхний өдөр нь болохоор бид яг энэ подкастаа лайв байдлаар, стрим байдлаар хийгээд явах болно. Sky Media Go Plus-ийнхаа стейж дээр. Тэгээд та бүхэндээ сторигоор дамжуулаад за тэгээд YouTube-ийнхаа постоор дамжуулаад та бүхэндээ дэлгэрэнгүй яг хідэн цагаас байдаг мэдээллүүдийг өгнө. Гэхдээ ер нь нэг юм яг гоё golden hour гарцсан тий. Юм нэг нар шаргалтж байгаа үеэр яг тайзнуудын тоглолт эхлэхээс өмнө юм амхан хүмүүс ингээд талхаад явж идэг үеэр бид хоёр гоё. Яг богинохон хэмжээний 2 юм ивент хийж байгаа шүү. Тэгээд play time-ийн сүүлийн 2 өдөр нь гэсэн үг 5 дахь хагас өдөр бид хоёр хийх байгаа шүү. За тэгээд өнөөдрийнхөө подкастт орцгоё. Сайн байна уу? Орой минь. Орчлоо минь. Өглөө өдөр орой минь. Одоо энэ чинь хүмүүсийн үзэх цагууд нь бүгд өөр өөр биш үү? Юу ч гэсэн зур энэ өдрийн минь. Тэгээд намайг орчлон гэдэг. За артист name Chojin Baby. Тэгээд саяхан яг new single цацсан байгаа. Тэгээд яг ийм артист, уран бүтээлч, дуучин, шүлэгчин нэг ийм л залуу байна да. Орой минь. Артист. Chojin Baby. Chojin Baby. Тэрнийхэн талаар дараа нь асууна. За манай эмэгтэй зочин бид бүхэнд өөрийгөө танилцуулж байна. За бүгдээр нь ямар ч байсан үзэж байгаа цаг үеийн мэндийг хүргэе. За намайг болохоор Жагцмаа гэдэг. Ерөөдөө бол модель гэж хүмүүс модель гэдэг нь бол хүмүүс илүүх мэддэг. Гэхдээ одоо болохоор яг модель коуч буюу одоо модель агентлагт багшилдаг юм хүн байгаа. Тэгээ үндсэн мэргэжил маань бол сэтгэл зүйч. Тэгээ ерөнхийдөө нэг иймэрхүү хүн байна да. Тэгээ нэг яг ямар гэмтэй. За манай хоёр ганц бий юу? Ганц бий аа. Ясмаа ганц бий юу? Тий, одоогоор ганц бий. За ойр ганц бий. Тэгэхдээ бас ганц бий гэдэг чинь бас олон төрөлтэй л дөө. Тэгтээ болцож буй ганц бий гэж болж байна тий. Эсвэл бол яг бүр хинчгүй ганц бий байж болж байна. Эсвэл бол зүгээр л нэг хаяа уулздаг нэг хүнтэй ихтэй ганц бий ч байж болж байна тий. Тэрүүгээр төрлөө англи бол ямар төрлийн ганц биүүд вэ манайхан. За болцож байгаа ганц бий байна. Тийм би бас яг тийм ба. Dating chat. Одоо бас яг хүмүүстэй яг нөгөө нэг шууд ингээд үерхлийн төвшөнд орохоор би бас нөгөө бас суралцж байгаа. Тэгээд одоо ингээд dating state те тэр хүнийг илүү ингээд feel хийж байгаа. Тэгэл миний mind болохоор тэгэл яаж ойлгож байна. Өдрөө болзооны талаар ер нь синглтэй хүмүүс болохоор болзооны талаар өдрөө гоё юмнууд ярина. За манай анхлан бол 2 бие болсон байгаа тийм ээ. Бүгд адаас сүүлийн маш олон дугааруудын дурш. Сонсон шүү. Бүр насаараа гац бийж байгаа. Арай гэж борлогдсон юм шиг бүх дугаар тэрэл хэлээд. Зочдод юу нэ үзэгчтэй сүрэл тийм комент. Ашгүй нэг юм анхлан борлогдбооч гэж байгаа шиг. Оо яац үе юм. Анхланаар сонсох юу вэ? Өнгөрсөн 7 хоногт юу хийвдээ анхлан маань? Би айгу өнгөрсөн дугаар энэ 7 хоногт нөгөө подкаст бичихгүй гэж бодоод нөгөө өнгөрсөн 7 хоногт энэ 7 хоногийнхоо сонь сайхныг ярьчихжээ. Тийм маргааш явах гад юмнуудаа бэлтжээ тэгээ сая гарч ирлээ. Анхлан маань төрс өдрөөрөө найз залуудаагаа нисэж байгаа. Тэгээд аялалт нь гоё амжилт хүсье. Халуун оронд гоё. Халуун дуу оронд. Халуун болж Шанхайд чинь 4 удиралтай өстэй. Үгүй юу? 4 удирал. Одоо ер нь айгу гоё удирал нь шүү. Одоо бүр шатчин гэсэн нэм дандаа нэм 30 тайгаа гэсэн. Амар. Халуунаар л. Халуун байгаа юм шиг л тий. Өвөл болтгүй л Шанхайчууд өвөл болт юм. Өвөл болдог байх. Өвөл нь тэгтээ нэг хүүцэн. Монголын хавар маавар шиг л байдаг байх гэж тааж ин за мэдгүй. Өвөлсөд дэдгүй л хөтэй тийдэг ч удаа.
Шанхай гоё хаа. Тийм бах. Бид бас сүүлийн үед яг ингээ Шанхайгийн тал бодож яг явж үзмэр санагдчих магадгүй. Chojin Baby хэдэн жил ганц бие явж байгаад сая хүмүүс хүнтэй болсон. За ер нь тэгээд амьдрал одоо энэ амьдрсан цаг хугацаанд хүмүүстэй ингээд бас яг deep яг тийм relationship тэг үерхлийн одоо харилцаанд би бас орж байгаагүй хүн юм байлээ. Тэгээд яг ийм dating state харилцаатай хүмүүстэй ингээд байжсэн тийм цаг хугацаанд бол байгаа. Хамгийн сүүлд тэнтэй хүмүүстэй үерхсэн гэсэн асуулт зөө. Хамгийн сүүлд хэдэн жил single явсан бэ гэсэн шүү дээ. Би өөрөө асуултаа мартаад шүү дээ. Хинтээ үерхсэн бэ гэж асуусан. За тэгтээ би ер нь хүнтэй үерхэж үзэж байгаагүй. Яг үнэхээр хүнтэй officially бүр ингээд хүн гомдох үедээ Chojin. Үгүй гомдохгүй. Хайгүй юу. Хүнтэй ерөөсөө үерхэж үзэж байгаагүй. Тэгээд тэр хүмүүс нь одоо л миний бодлыг ийм л байгаа. Ерөөсөө тэр бол үерхэл биш. Жагсмаа хэдэн жил ганц би явж байгаад одоо болцоод байна вэ? Одоо жил гарангийн салсан. Тэгээд одоо л жил ганц явсан ба шүү дээ. тий. Окей. Тэгээд манай подкаст маань нөгөө ганц бие амьдралын талаар бид их ярьдэн шүү. Тэгэхээр нөгөө хүүгийн амьдрал руу бас жоохон өнгөдөн шүү. Тэгэхээр та хэд бас хүн амьтны тухай ярихдаа нэр усын зөрүүлээд тийм ээ. Улирлийн зөрүүлээд, он цагийн зөрүүлээд, насын зөрүүлээд гоё хүний тухай бас ярьж бодсон шүү. Тий. Тэгээд айгүй рандом юмнууд бас их ярина бид нар чинь дундуур нь тий. Та эрэгтэй эмэгтэй хоёр зочин оруулалт нь бас нөгөө эрэгтэй хүний үнцэг эмэгтэй хүний үнцгийг бас бид нар бас харах гэдэг байхгүй. Одоо жишээ нь Chojin Baby-гээ явуучих. Chojin Baby штэ. Эмэгтэй хүн одоо ямар эмэгтэй хүнээс хол бай гэж одоо эрэгтэй дүүдэг ч юм уу зөвлөх вэ? Чи нэг ийм 3 эмэгтэй хүнээс хол бай гэж зөвлөх юм бол өдийн өндөрлөгөөс харахад хэр болцдог вэ ер нь? Яг юм сэтгэлээсээ бос яг ингэж хандсан эмэгтэй гэж хэлэх юм болоо. Одоо ингээд тэр нэгэд мэдрэгддэг штэ одоо хүнтэй харилцаанд одоо байхад тий. Тэгэнгүүт яг тэр эмэгтэй хүний байж байгаа байдал нь ингээд нэг юм голцоо ингээд жоохон сэтгэлээсээ бос ч юм уу тий. Яг өөрөөр одоо надтай биш яг өөр зүйлтэй харьцаж байгаа үед тэр нь тийм талаар би одоо дүүдээ хэлэх байсан баг. Би бол тэгж бодож чинь ингээд сэтгэлээсээ харьцдаг хүнтэйгээ байгаарай гэж. За хоёр дахь нь эхнийх нь тийм байна. Эхнийх нь сэтгэлээсээ биш охинтой миний дүү бити харьцаа. Наа чинь бол худалдах юм байна. Аливаа юмд одоо яаж хандж ийн бүх юмд одоо сэтгэлээсээ ханддаг тийм хүнтэй хамт байгаарай гэж зөвлөх юм байна зөө. За хоёр дахь нь ямар эмэгтэй хүнээс хол байгаарай. Хоёр дахь зөвлөгөө 2000. Худлаа яриад байвал яг ингээд to be honest ингээд байж чадахгүй ингээд бид нар бол нэг нэгэндээ яг үнээр харилцаж байгаа тохиолдолд бол ингээд сайхан шударгаараа тэгээд тий. Тэгж л бодож чинь худлаа ярихгүй бол жагсмаа эрэгтэй дүүдээ биш эмэгтэй дүүдээ юм уу? Биш эрэгтэй дүүдээ. Биш эмэгтэй дүүдээ. Ямар залуугаас хол байгаарай гэж хэлэх үү? Эмэгтэй дүүдээ ямар ийм 3 шинж тэмдэг илэрх юм бол наа залуугаас зайлд өгөөрэй гэж хэлмээр байна. За хамгийн түрүүнд бол ер нь бол худлаа ярьдаг хүнээс л хол бай гэж бодлоо би хэлэх байсан. Тэгээд ер нь ингээ бодоод ангуут дээрэс нь одоо нэг хувиа хичээсэн хүн. Зөвхөн өөрийгөө л боддог тий. Өөрийнхөө би гэсэн тийм би төвтэй хувиа хичээсэн хүн байвал би тийм хүнээс холоогоорой гэж хэлэх юм байна. Тэгээ гуравт нь болохоор ирээдүгүүд болов. Ирээдүг гэдэг нь яаж мэдэх вэ? Ирээдүггүй гэдгийг харин ер нь одоо нэг хүн амьдралаа тавьсан зорилго гэх мэтчлэн юм байдаг штэ. Одоо бас нэг хийж чаддаг юмтай ч юм уу те. Тэгээ ирээдүг гэдэг чинь айгүй чухалхгүй. Ягаад гэхээр хамтдаа ирээдүйд одоо нэг урт хугацаанд ингээд одоо юу гэх юм харилцаа үүсгэж явж байгаа штэ. Тэгэхээр яг ирээдүггүй хүнтэй хамт цаашлах боломжгүй учраас ер нь тийм хүнээс л болоогоорой гэж хэлэх байх гэж бодлоо. Сая яг энэ цаг мөчид. Би та хэдийгээр ийм токсик эмэгтэйгээс олоо гараа гэх тийм хариултуудыг бодчихсон байхгүй. Англиун дүү охиндоо заяа. Юу гэж зөвлөх вэ? Тэгвэл. Дүү охин ч одоо анхны болцонтой явах гэж байна. Эсвэл нэг залуутай болцоод цохорчж. Айгу зочдыгоо л инглиш яг өөрөө хариулах болсон ч айгу хэцүү асуулт байсан байж тээ. Манай нэвтрүүлэг бол үнэхээр хэцүү нэвтрүүлэг. За пүү ахын хүсэж байгаа хариултууд чиг хариулт хэллийг гэвэл за нэгт хүүхэмсэг залуугаас хол байгаарэ гэж хэлнэ. Одоо ингээл хүүхэмсэг залуучууд юу нэлт байдаг штэ ер нь л тэгтэл эмгтээчүүд маань тэрийг нь мэдсээр байж нэг хамт байж үзээд шархлаад үлддэг тохиолдлууд амар их гардаг штэ. Тийм болохоор ер нь л хүүхэмсэг хүн бол эзээ зангаа тавьдгүй юм шиг санагддаг надаа. Хөгшөрсөн ч гэсэн 40 50 хүрсэн ч гэсэндээ ер нь стил яг тэр нэг
хүүхэмсэг юм дотроо байгаа л гэдэг юм шиг санагддаг надад. Одоо ингээл зүр жишээ гэхэд заримдаа ингээд гадуур явж ангууд өвөнөр бас нэг хаяа айгу нэг юм жоохон тийм ач зээнэр шиг охтууд руу ингээл ингэж нэг юм муухай уулз гаргадаг өвөнөр байдаг шүү дээ. Тийм болохоор энэ бол эзэж засрахгүй зан гэж би боддог заяа. За тэгээд хоёрт болохоор хилэн аманда хүрдгүү. Тэгнэ гэчээ дандаа тэрийг хойшлуулдаг те. Одоо ингээд за тэгчия гэжэл тэрийг ерөөсө хийдгүү. Одоо ерөөсөө л хийсэн юм аа л хийж гүйцэтгэдэггүй ингээл байнгын л удаан аман дандаа төрүүлж ажиллаж идэг. Тийм эрэгтэй хүнээс хол байгаараа. Ер нь жижиг сажиг юмн дээр эрэгтэй хүний юм гоё үнэнч зангууд мэдэгддэж штэ. Одоо тэгнэ гэсэн бол тэрийгээ заавал хийдэг те. Бид нар магадгүй мартсан байсан чинь гинт нэрэ тэгнэ гэжсэн штэ. Вау энэ ямар мундаг гоё юм хэлсэндээ байдаг залуу бай гэдэг тийм жижиг мэдрэмжүүд бас гарч ирдэг штэ. За тэгээ гуравт болохоор хит их найзууд төвтэй эрэгтэй хүнээс хол байгаарэ гэж би хэлэх байсан. Одоо эргэн тойрны найзуудаа харахад ийм эрэгтэй хүн хит амир нөгөө нэг найз төвтэй байхаараа айгу эмэгтэй хүнээс хэцүү байдаг юм шиг санагддаг байхгүй. Одоо байнгын найзууд байнгын ирчүүдэрээ тий. Бүр байнгын. Тэнгүүд найзууд нь бас магадгүй бас сайн залуучууд байж болно. Гэхдээ дийлэнхтэй бас ингээл нэг жоох иймэрхүү тийм найзуудтай хүн байх юм бол тийм хүнээс хол байгаарэ л гэж хэлнэ. Ер нь л үргэлж найзуудтайгаа байдаг, бүх юм найзуудтайгаа ярилцдаг, бүх юм ингээд тэдний хүмүүстэй л ингээл байж. Найз өхнөөс илүү найзуудаа илүү тавьдаг ч юм уу те. Ийм л гурван зан чанар бол одоогийн байдлаар надад бол ингэдэг. Тийм болохоор дүүдээ бол тэгжил зөвлөх байсан баг. Sorry их нуршчлаа ч шиг. Чооч ингээд эмэгтэй хүмүүс согтуу эмэгтэй хүн хэцүү те. Тий. Ер нь согтуу эмэгтэй хүн чиний ингээд амар дурлаад болцсон эмэгтэй чинь согтохороо ингээд амар өөр ааштай байгаад байвал чи яах вэ? Тэрийг засах уу? Одоо болох уу? Хамгийн түрүүнд бол болгоомжтой байх хэрэгтэй. Ер нь бол шууд тэр эмэгтэй хүн ингээд за согтуу байгаа нэгтэд би одоо хажууд нь байгаа хүний хувьд бол болгоомжтой тэр хүнийг байлгах нь зөв. Тэгээ бусдаараа нэг таатай бол байдгүй. Одоо ингээд согтуу за миний мэдих одоо жишээн дээр ярих юм бол надад бол нэг тийм таатай мэдрэмж төрөөгөө. Тэгээд би хамгийн ингээд одоо байж чадхаараа сайнараа ингээд хажууд нь ингээд байгаад хамгаалаад за тэгтээ үнэхээр яг бос нэг юм төвчээр алдтал одоо бас тийм болоогүй л те. Зүгээр ингээд болохоор шүү би кэрлээд ингээд таксинд суулгаж өгөөд мэдхгүйс л цуг яваад болох юм шиг санагдсан. Тэгээд тэгтээ нэг бас юм дуртай байдгүй. Нэг бас ингээд юм жоохон ингээд халан цууч юм уу те. Тэгтээ тэр нь өөрийнх нь одоо зан характер нь одоо ингээд тийм байл нэг тэр. Манай охтууд ер нь юм согтуу эвдэрчдэг эрэгтэй хүмүүсийг юу гэж боддог юм. Манайх шин дахиад уулздаг уу? Дахиад болцдог уу? Хэр хэмжээнд байх юм бол уулзна, хэр хэмжээнээс хэтэрх юм бол уулзахгүй гэдэг вэ? Надад бол жоохон агсан залуучууд л хэцүү санагдаад байд. Тэрнээс биш бас сохтож болно шүү дээ. Ингээл энийг хайрлал дайжганаал хамттайгаа фаны байж болно. Тэрнээс биш нөө сохтчоороо нэг бусад хүмүүс рүү нэг дайраад идэг төрлийн ирчүүд байдаг шүү дээ. Тэ замдаа тарсаг маа энэ ингээл мөрлөж орж ирж мөрөөл тэ. Намаа хэний өгддөг юм мэдгүй гэдэг ч юм уу. Тиймэрхүү төрлийн сохтдаг эрэгтэй хүн ба шууд бодлол тийм ээ. Тийм шууд гэдэг мэдрэмж төрөх байх. Гэтэ одоогоор яг тэгэж сохтдаг эрэгтэй хүнтэй бас дээдэлж үзег болохоор маргааш нь уулзахгүй. Гэтэ тийм юм харах юм бол бас ер нь дээл шууд үнэлэмж бол соор шүү дээ тий. Левстэй ер нь бол нэг юм согтуу хүнийг ингээл согтох болгонд нь ингээл тий за бити за яахсан бэ гэж янд мэдчих амар хэцүү шүү дээ. Манай энэ ингэдэм маа гэж мэгэл тий. Бүр юм тасал болж байна. Тэрний он бараг зүгээр тасраад унцсан намайг үү шүү дээ. Ядч л тэгэл яаж иж байгаа л аваа ирж шүү дээ. Аваад харчин нөө. Бас аваад харцсан натай. Шагсмаа яадаг вэ согтуу залуучуудыг? Ер нь залуучуудыг олно энэ. Ер нь бол одоо янз бүрийн эвгүй авир гарах юм бол би шууд тэндэн зүгээр орхиол юм. Дахиж холбоо барихгүй. Sorry шүү baby гэдэг. Гэтэ тий одоогоор ч ер нь тэгсэн хүн байхгүй нь. Нэг байгаа юм байна. Яасан. Гүг юу ч яах вэ? Яасан би. Гүг тэгээ яхав тэр үнийг тэндэн орхиол явахгүй юу? Ямар үйлдэл гаргасан? Уурлал, орилол ингээл. Чинаа хин гэдэг юм мэдгүй үстэй. Тий ер нь бол тэгэл нөгөө нэг одоо ингээд за тэр үйл явдлыг юусан мэхээр ингээд нэг болохоор ингээд чи бити яваач те гэл ингээд араас орилж ингэж яажсэн л одоо чи яв зайл гэр намайг ёо чи ямар мэдрэл мөтэй тэгээд давай гэд тэгсэн зогоо явсан. Тийм юм болж байсан юм. Таад ингээд шоуд жилаа гэж бодъё заяа. Гэтэ одоо түүнтэйгээ болцож буй хүнтэйгээ шоуж байгаа заяа. Тэгэл баар орсон чи ингээд
баар нь таарсан эсрэг хүүстэн болгоно те. Одоо юу гэдэг очиол минд мэдээдэвэл яг ямар санагдав. Соко ирсэн юм уу гэлээ. Тийм. За одоо Соко. ингээд жагзманыг залуутай цуг ингээл баар орсон ч нөө залуу чинь тэр одоо баар руу орсон цагаасаа эхлээл баг тэнд байгаа бүх эмэгтэй үнтэй мэдлээл юу байна дөрөж гэл яах вэ? Тэр гайгүй юм аа гэж тийм байлээ. тохиолдол байсан бас. Байсан уу? Тэгээд тэгэл би ёо зөө энтхийн тавилга юм байна л. Орчлон тиймэрхүү юм бол ямар санагдах вэ? Би өөрөө ер нь Өөрөө тийм би болоо. өөрөө тийм. Тэгэхээр би ерөөс тэрэн дээр яг юу ч хийхгүй. Би баг ингээд орхороо ингээд баг бүх хүнтэй баг ингээд цаансаар золгож байгаа юм шиг. Сайн уу. Тэгээ ер нь тийм болт болохоор тэгээд өстой мэдхгүй байна. Пүү хахад ямар санагдах вэ? Надад бүр айгаа холсон. Хамгаалагчаас нь ахуулаад юу байна өнгөрсөн хоногт ямар эвгүй гарва те бэ энэ гэж байна. Үлгүүрсэн нүртэй. Үлээд энийг авчихсан байх юм байна гэж байна. Цүнх өгч мөгөөд те. Тусдаа бүр юм үлгүүрийн хэсэгтэй үлгдэгтэй үлгчгүй аа гэж байна. Тийм Чи энийг хамт үлгч гэсэн миний хүртгийг авч үлгэж мөлгөө дөө. Тий. Тэгээд тэгвэл ямар санагдах вэ? Маргааш нь бол би олцохгүй хаа. Хэцүү юу? Хэцүү баг. Үнэхээр хөөрхөн биш бол. Амар л хөөрхөн биш бол. Оо. Амар гоё битэй амар хөөрхөн л. Шолоо. Амар хөөрхөн байв лээ. Амар хөөрхөн байвал тэгэл төвчээл одоо уулзаал. Айгуу гоё юм. Олон найз нөхдөд хүн байна да. Тийм. Ямар гоё хүрээлттэй хүн бэ? Айгу эргээр тий. Хуучинд ажилтдаг байсан юм байх та. Тэгж бод. Угаасаа аргагүй ах гэж бодчих. Тийм. Тэр нөгөө юу гэдэг вэ? Нөгөө царайлаг залуу ирснэ. Юу хийж юм гэж гэсэн чинь тэр нөгөө сэтгнэл олсноо. Царимтай залуу юм ярьсан чи тэр нөгөө нэг офисын юу болчдөг те. Хүчирхийлэл болчдөг. Тийм Хэцүү юм би. Хэцүү. Чожин би хэр царай би зүс хардаг вэ? Харна. Тэг мэдээж одоо өөрийн гэсэн яг бас нэг юм тайптай тэг бас сонголттой байгаа шүү дээ. Тэгэл яг тэр хүнийхээ одоо ингээд байж байгаа байдал, өнгө айс те. Тэгэл бас харна. За томчуудаас ингээд дурдах юм бол яг тиймэрхүү гэж чиглүүлэг өгөх юм байна бидэрт ингээд шидэх. За famous тийм хүмүүс юм те. Би Монгол юм уу? Хамаагүй. Гадаад би мэднэ. За Will Smith гэж магадгүй. Ер нь бол нэг тийм Will Smith-ийн хүүхэд те. Тэгээд нэг байж байгаа байдал нь айгүй юм хиппи тэгээд ер нь юу ч хамаагүй тэгэл хамрандаа эмэгтэй тэгээд айгүй бас spiritual enter тэгэл ер нь уран бүтээлч болохоор тэгэл Жагсмаа ер нь царай өндөр бол харах хэрэгтэй байх те. Тий өндөр харна. Жагсмаа өндрийн хэд вэ өөр хан ноц швал 173 гэж. Алчиг юм байна. Ойлаа гэсэн юм байна. Харагчлээ. Тэгээ ядаж ер нь 80-аас дээш байл гэж бод. Тэгээ өндөр яг харна. Тэгээд яг харах уу? Үгүй гадаад үзүүнж ярих гэж байна. Нөгөө нэг яг амар царай хард юм хөр бас яг зөвхөн одоо юу гэх юм царай амар царайлаг хүн бол бас нэг таалагддаг. Хит царайлаг хүн. Тий. Аюултай санагддаг. Тий, аюултай санагддаг. Тэгээд ер нь бол яг царайны зүв төрхтэй тэгээд үгүй ер нь асуулт нь ийм асуулт байл. Булчинлаг биш. Булчинлаг хүн яргаач бас биш. Жохон гүзэтэй. Гүзэтэй. Жохон махлаг. Үгүй гүзэтэй махлаг гэхээс илүү яг өргөн мөртэй тэгээ ер нь таарсан биетэй хүн бололтой ч үгүй санагддаг надад. Чанга биетэй тийм дургаач. Тийм гэхдээ булчинлаг энэ төр том гар мартай. Тий. Охтууд ер нь гар хард юм эрэхтэй үний. Гар уу харна ш. Гар уу харах уу? Хуруу юу? Гар уу. Харна. Хөлийн уравчтай. Үгүй хөлийн урууч харна. Бүх хурууг нь харна. Ерөнхийд нь харна ш. Тэгээ хурууных нь одоо хумсны толлог ч гэсэн харна. Тийм энэ эвтэйхэн тэр нь нэг залууг нь ядам урууг нь харсан уу? гар бас их чухал. Эрэхтэйний гар ямар гоё ойлгоо юм та хэдэд. Иршүүдл. Иршүүд гар. Тэрийг одоо ямар гэж тодорхойлох. Ямар гэмээр юм бэ? Чочин би гараа. Минийхээс гоё гартай бол бас. Тэгээ энэ бол иршүүд гар уу? Тий. Энэ бол тоноглсон гар. Бүгжөр тоноглсон гар гэдэг. Чимэглсэн. Надад бол тэгэл минийхээс том урт хуруутай тэгээд нэг юм гоё том хумсны толиотой байхаар гоё санагддаг. Тий. Том хумсны толио. Тий. Айгуу юм гоё хумснууд нь нэр нь том гэсэн жижигхэн биш. Тийм тэгэл юм илүү хумс байхгүй яг ингээ бүгдийг гоё цэвэрхэн авцсан тийм хэрэгүү. Улам деталь яриад байдаг. Тэгээ махан ургаагүй. Тэгээ нүгээрээ ингээ махан сүрдийг өгөө. Тийм махан сүрдийг өгөө. Тийм. Тийм ээ тий. За тоглосон юм. Хөл ямар гоё байл зүгээр. 90 саруулыг 13 байхад л. Хоёр эсрэг юм яриа. Хөл ямар гоё байл зүгээр дээ. Эрэгтэй хүний хөл чи ер нь л нэг дийлэнхтэй л бас сонинчтэй. Сонинч байх үү одоо нэг. Мэднэ.
Ингэ шүү дээ. Эрэгтэй хүний хөлийг ерөөсөө ярьж байгааг болохоор бид бас. Тэгэл хөл бол цэвэрхэн байвал зүгээр шүү дээ. Тэгэл ихээс төрцөн тэрийг одоо яалтай байлээ. Тэг үнэхээр хэцүү бол гэтээ гол нь тэрийг гоё цэвэрхэн л авч явах хэрэгтэй. Хумсаа аваад нэг хэрэм мэрийг авчдаг тий. Тэгээ заримдаа бас хуруун дээр нь ингээ ус ингээ ургацдаг бол тэрийг бас авчвал зүгээр. Тийм тэгэл арчлаад тийм тосолж мослоод нэг өсгийн мөсгийгөө хагарсан бол нэг тослоод арчилчдаг байхад л тэгэл ер нь болно шүү дээ. Тэгээ тэрнээс биш нэг аим одоо тэр ургацсан ясны бүтцийг яалт. Одоо яах юм те өөр арга байхгүй шүү дээ. Арчлаас өөр. Тийм. Ирж арчлаад хөөрхөн болгочих бас болдог шүү. Пүү хахад ер нь хөлний уруу чухал гэдэг юм уу? Үгүй. Чухал биш юм. Одоо надад ер нь юу ч чухал биш болоод байна. Чойжин ер нь охтуудын юуг нь хардаг вэ? Хөлийг нь хардаг уу? Харна. Тэр чинь ингээд угаасаа харагдахаар одоо зүйлсүүд байх ч одоо шууд ингээ хараалаа анзаа. Тэгэл мэдээж айгүй нэг үзэсгэлэн гоог бас амар эрхэмлдэг хүнэлтэй би. Тэгэл ер нь бүх юм үзэсгэлэнтэй. Итаас ингээл бүгдийг үзэсгэлэнтэй байх гал гэдэг биш зүгээр ингээд цаанаас ингээд юм тогтцсон тийм өөрт нь бүх юм таарсан тийм хүн байвал тэгэл зүгээр шүү дээ. Таад тэгвэл яг ийм одоо биеийн гаднах төрхөөс яг юу хүлээн зөвшөөрч чадахгүй вэ? За одоо зөв жишээ дурдвал цээжний үсч гэдэг юм уу те? Одоо ингээд яг цаанаас нь ийм өгөгдсөн байгаа тэр зүйлсээс яг юу хөхний үсээ яг байж болох. Би бол хөхөн дэр үстэй нэг найз байсан надад. Эмэгтэй шүү дээ. Тэгээ би хөөх андаа чи энэ үсээ ингээд байлгаалах юм асуусан чинь хин харуул хайчлаа гэж. Тэгээ сүүл найз залуудаа болоо тэгээ би нөгөөх нь асуусан байхгүй. Танд одоо хардаг хүнтэй бас нөгөөхөө яасан авсан уу гэсэн чинь миний хөхний өсөн төрөл хайртай ч юм. За. Яг тэрүүн шиг тийм одоо яг үнэхээр таалагддаггүй зүйл байгаа юу? Энд дэр бол нөгөө body shame юм бол ярихгүй зүгээр. Чи хүн болгон л дургүй байх шүү дээ. Тэгээд тэглээгээд тэр хүмүүсийг ямар үзээд байх биш. Одоо хамрын үс ч юм уу тийм ингэ цохоцсон байдаг хамрын үс байж болж гин. Эсвэл бол шар шүд байж болж гин тий. Одоо нэг тийм миний шүд юм байна. Шүд үү? Шүд чухал тий. Өнгөн үү хэлбэр? Өнгө юм байна. Манай хэлбэр бол тэр чинь цаанаасаа штэ бас тий. Тэгэхээр тэрийг бол яах ч өнгө юм байна шүү бас. Би бол арьсан айгу чон сонирн байвал тийм гэж бодож байна. Сонирн уу? Тий. Арьсанд нь одоо нийт арьс уу? Нийт арьс тэгээд байгаа байдал нь одоо ингээд гүлгүрхэлчгөр одоо юм чинь цаанаас нэг юм болброо бас арьстай хүмүүс үүдэж шүү дээ. Тэгэхгүй ингээд тэр бас гоё авч явдаг юм бол тэгэл Монгол хэцүүлтэй гэж бодож бас. Эмэгтэйчүүд ч бас хичээд юм шиг байлээ шүү. Монголд ийм уур амьсгалт арьсыг бас зөвлөж хичээж бас яг авч явдаг гэдэг хүн бас амар мундаг байхгүй тий. Жагсмаа. Сая ярьж байхад нь зөндөө бодлоо өсөл юм байна. Ер нь бол энэ тэндээс ингээ too much өсөл юм байна. Гэвээ сайн ойлголоо. Би тэгсэн чинь Өгөөгүй одоо нөө too much гэдэг нь одоо ингээд цаглаацсан. Манай нэг 10 жил нөгөө нэг зураг за нэг багш байсан юм аа. Тэгсэн чинь ингээд чихнээсээ ингээд өстэй харахаар бүр ингээд ёо. Үнэхээр зураг маргуу санагдаад. Тэгээд тэгээ би зураг хичээл дээр би бас яг ингэж өстэй хүмүүс хардсан шүү. Тэг яг хав тэгээ тийм байгаа ч гэсэндээ үнэхээр тэр бол амар хэцүү харагддаг. Тэгээ дээр үед яхаа байж болох байсан. Одоо бол яхаа бас арчилж болно шүү дээ тийм ээ. Бид бол яхаа юм арчлах боломжтой зүйлсийг хэлж байгаа шүү. Тийм. Дахин санаалах. Цээжний ус бол амар шигтэй санагддаг. Цээжний ус хэцүү л байна. Би бол нэг дээр нэг хэлсэн шүү дээ тийм. Юу гэж? Нэг энэ дээр үстэй хүн харсан. Нураараа. Яг энэ хэсэгтэй. Яг энэ хэсэгтэй. Шилэн үзүүгийнхаа доор үснийхээ залгаа юм чинь бас уурж болох. Үсний залгаа биш дандаа. Яг ингээд 4-5 хурууны зайтай. Тэгээ яг зөвхөн тэрүүхэн тэндээ ингээд ургац ус. Тийм. Яа. Тэрийг харах надад бүр ингээд энэ юу вэ гэвэл яг энэ юу вэ гэх амар юм анх удаага нөө харж ийсэн хүний тэнд нөө ус ургах боломжтой гэж юусаа боддгоо л байсан л да. Тэгээ тэрийг хараад ус ургах боломжтой юм байна гэж боддог болсон. Эрэгтэй хүн ваксдуулсан байх юм бол та юу гэж бодох вэ? Бикини вакс. Сонирхол юм. Яг юм өөрөө санаачлагаараа явж очиж ваксдуулсан юм уу? Тэгэхээр бас жоохон сонирхол. Гэтэ яг гоё л доо. Гоё. Чи нөө хуссан ус вакс зүс сууж асар ялгаатай шүү дээ. Ургалтан ч гэсэн арай зөөлхөн ургана. Тэгээд ийм арьсан ихлэ шууд нөө бүх угаар нь авчиж байгаа болохоор айгу болбраа байж маях учраас бас яг вау гэж бодгол баг. Гэлжсэн тий. Болгон шиг. Өсгүү болгон шиг. Яа, өсгүү болгон ч айгу муухай байх юм биш үү? Тиймэрхүү л харагдаж штэ. Бид нар бол нэг тийм царайлаг бол харагдахгүй баг. Тэ чойж.
бид зарим ихтэй хүмүүс хэтрүүлэн бүр ингэж амар одоо бүр тийм сонирхол тий хэтрүүл одоо тэгж wax чаж wax орж өгөө. Үгүй. Үсээ яаж арчилдаг вэ гэдэг юм ямар бүр тийм асууж. Тэгэл гар дуурах материалаа тэгэл за юу вэ одоо тэгэл арай баг харагдуулах одоо үсний хэмжээ юу вэ гэх юм уу тэгэл одоо гэр дотор эд хэрэгслүүдээ. Тэр гадаад түүхнүүд чинь тэр нэг юм хэлбэр оруулаад засчдаг юм байл шүү дээ. Тийм зүрхэн хэлбэр мэлбэртэй болгоод эсвэл яг нэг юм нарийн шулуун зураас мөрсөж тийм юм харуул ямар санагдах уу? Энэ тэр чинь бас нэр мөрнүүдтэй лөө. Барзил гэдэг ч одоо тийм нэртэй. Бүр италик гэхэр юм дашуу гэж. Болт гэрэг бүдүү. Ингээд дөрвөлжлээд ингээд дөрөв үнцгийг авсан ч юм уу тий. Ариэл монзон гэсэн. Тийм юм харуул санагдах уу? Харж байгаагүй мэн. Би ч юу н хараагүй удаж энэ дөө. Дандаа муулцсан харсан уу? Муулцсан юу н би хараад тардгүй дээ. Чөөж. Надад бол тийм одоо зүйлтэй таарж байгаагүй тэгээ дээрс оо зүйлч Чөөж уурлаад байгаа юм шүү дээ. Би болстой тийм зүйлтэй. Сүнс читгэхдээ таарсан асуусан шиг тий. Подкаст нэрсэж байгаа. Юу болоод вэ? Юуны ч ус асуугаад үсэх яриад байдаг. За сонин баха яг тийм ингээд ямар нэгэн хэлбэр дүрс ороод заасан. Тэнгүү тэгээд чи ямар сонин ингээд зариулж бүр ингээд тэгэхээр тэнтэй тэгж ачаалт бүгд спортс бас халуун байлмаг гэдэг шиг тийм ээ. Үсээрээ дамжуулж юм хэлбэр үүсгэсэн ч шүү дээ. Манай нэг найзын нөхөр нь тэгжсэн ингээд тэгсэн. Манай найз wax ингээд ордог. Тэгсэн чинь ингээд надаа ингээд ямар ч өсгөө ахаар амир эвгүй байна. Ингээд бүгдийг ингээд авахгүй байж болох уу гэдэгжсэн гэсэн. Тэг яагаад гэдгсэн чинь ингээд жоохон хүүхдтэй шиг санагдаад айгу эвгүй байна. Ингээд хит болброо олцохоор гэд нөхрөөс нь тийм комент ирж исэн гэсэн. Тэгэхээр бас яг хүүхний эмэгтэй үнтгсэн. Тийм, нөхөр нь их нэртэй тэгж хэлж байгаа байхгүй юу? Би ингээд наадах чинь ингэчээр эвгүй байна гэх тээ. Тийм төрлийн бас залуучууд байдаг юм бил. Тийм ээ хүн хүний л одоо сонирхол юм да тий. Бас нэг өөр комент авсан ч нэг найз байна. Хайраа чи нэ үсээ авчиж болох гэдэг. Тийм комент авсан бас нэг найз байна. Тэгэхээр бас хүн хүний нөгөө нэг үсний сонирхолоос өөр байгаа хаа. Үсэн дээр хүртэл тайптай. Ямар төрлийн тайпны үсэн туртай байна. Би нэг ийм эмэгтэйтэй очирч байсан юм. Тэгээ тэр болохоор нөгөө нэг ийм сугныхаа ч үсийг ургуулсан би бол зүгээрээ энэ бол миний фристайлаа гэдэг ийм ертөнцтэй хүн байхгүй юу. Тэгээ надад бол жоохон хэцүүлээд байсан юм. Тийм, ерөөсө wax хэлэхгүй. Тэгээ тэр нөгөө нэг буруу гэж одоо үздэг маягийн үзэлтэй. Тэгээ сугны үсээ бас авахгүй. Тэгээ тэр нь бас нэг буруу маягийн. Энд чинь зүгээр л юм human nature шүү дээ тий. Гэж одоо тийм үзэлтэй хүн байж болно шүү дээ тий. Би тэрийг бол үгүйсэхгүй. Тэгээд тэр үзэл бодол нь надад бол жоохон яг хэцүү санагддаг гэсэн. Тийм үзэл бодолтой эмэгтэй хүмүүс байдаг те одоо нөгөө юм байглаар одоо тийм рил мэл амар хөдөлтэй одоо ингээд нэг амар хөөрөх гадаад хөө ингээд рил хийж байгаад ингээ харсан сугнаас пак гэдэг ингээ гарч барсан те. Тэрийг ингээ харуулсан ингээ илж мэлээд тийм рилүүд амар хөдөлтэй те. Гадаад ялангуяа нэг юм сүнслэг маягийн тийм одоо бясалгалгээ хэлчихвэл одоо боротох гэдэг шиг байна. Хиппи хүмүүс. Жоохон хиппи талтай тийм эмэгтэй хүмүүс байдаг шүү дээ те. Тим эмэгтэйчүүдийг юу гэж боддог вэ? Тэрийг өөрөө яаж фил хийж байгаасаа шалтгаална тий. Өөрийгөө тэрийг ингээд одоо үнэхээр ингээд тэрийг ингээд амар хэцүүгээр ингээд одоо мэдэрдэг бол тэгэл тэр нэг тийм л үр дүнтэй харагдчих. Тэгвэл тэр хүн үнэхээр яг тэрийг ингээд амар гоё. Одоо ямар ч юм тий өөрөөр ингээд аягүй гоё харуулж үзүүлдэг бол тэгээд үнэхээр анзаацаа. Аягүй гоё шүү дээ тий. Чиний ертөнц юм байна. Лайк ямар гоё юм. Тий. Тэгээд яг ургуулж болно одоо тэрийг авахгүй байж болно гэсэн. Заавал гэж харуулах хэрэгтэй юм багтал гэж боддог зүгээр. Заавал ингээл камерны урд ингэж гаргаж ирээл ингээл ингэж идэв штэ. Тэгэхгүйгээр зүгээр юм ярьж яхад нь ингээд дундаас нь харагдаж бас болно штэ. Тэгэхгүй заавал ингэ сөхөж харуулдаг байх шаардлагагүй л байхаа. Тэгэл чиний л сонголт юм чинь тэгэл гоё ингээл өөрийнхөө л байл та. Заавал хүмүүст нотлохгүй л хүмүүст миний зөв шүү гэдэг нэг харуулах юм шүү гэдэг. Өөрийнхөө ертөнцийг заавал нотлох гэдэг шаардлагагүй байхаа л гэж зүгээр би хувьдаа боддгийн. Жагзмаа яг эмэгтэй хүнийг ер нь эмэгтэй хүн байх талаас нь заадаг хүн гэж ойлгох зүг. Тий. Ер нь бол гоо зүүн багш. Гоо зүү талтай тий. Тэгэхээр ер нь эмэгтэйчүүдийг ямар бай гэж ер нь анхан шатны мэдгэдэгхүүнүүд юу байдаг вэ? Ингэтик, мүр нуруу ингэн шүү, тэгэн шүү. Сандал дээр ингэн шүү, тэгэн шүү. Эрэгтэй хүнтэй харьцахтаа ингэн шүү. Гарыг ингэж барина шүү, тийм ээ? Харц ингэн шүү, нүүр бүтэлт ингэн шүү гэдэг. Тий. Одоо миний хувьд болохоор би яг зураг авалт хариуцдаг гэх юм уу? Тэгээд дээрэс нь алхаа бие яаж авч явах байдлаас нь илүү төлөвлөгөө заадаг гэсэн. Тэгээд одоо хамгийн ихний ээлжинд бол цэх байх.
За тэгээд өндөр өсгийт дээр яаж халах уу те нэг шумд яаж халах уу гэх мэтчлэнгээр тэр зүйлүүдийг тэр зүйлүүдийг заадаг. Тэгээд яг зураг авалтын хувьд болохоор за позыг ингэж авдаг шүү, зурган дээр ингэдэг шүү, тэгж харддаг шүү, тэгж инээдэг шүү гэх мэтчлэнгээр яг тэр зүйлүүдийг илүү төлхөө заадаг. Бусд багш нар маань болохоор за арьс те нүүр будал хувцлах соёл харилцаа гэх мэтчлэнгээр бус. Монгол хүмүүсийн хамгийн том давуу тал юу вэ? Ер нь алхаа гişг юмнууд дээр. Хөл чангатай санагддаг. Ер нь Азиудыг харахад үнэ. Үнэхээр энэ бол үнэхээр үнэ те. VS одоо Victoria's Secret-ийн шоу үзэхээр Азиуд аяг хөл сул харагддаг байхгүй алхаан дээр одоо нөгөө нэг сахиусан тэнгэрүүд байгаад байгаа шүү дээ Европ. Тэдний хажууд яг Аз сахиусан тэнгэрүүд гэх юм уу? Илүү хөл султай төрхөн маягийн те нэг юм. Нэрээ тэгж харагддаг шүү. Тийм тэгэхээр яг тэрэн дээр үнслээ одоо бид нэр Солонгост ч юм уу энэ нэг очоод алхаж малхлаа гэхэд Монгол охтууд бол хөл чангатай ер нь хөлний тавилцаатай өвдөг чангатай байдаг гэж би боддог. Улаанбаатар хот юм тийм ээ. Би бас яг тэр одоо Аз Япон охтуудыг харахаар ингээл нэрэл яг амин хаанагын гэмэрл алхацгаад ер нь одоо модель гэхгүй нэг амар гадагшаа нэг бол амар гадагшаа. Тийм ингээд өвдөг нь бүтэн тэнийж минийхгүй ингээл нэг хөлөө чирээл нэг юм жоохон сүрсүлтгөө явдаг бол манай монгол охтууд бол хажууд нь амар алхдаг цанс өөртөө тэгснэ ингээд тэгээ ер нь ихэнх хөлнүүд тэгшин гэж боддгоо. Би бол яг тийм дүгнэлтэд өгөх. Монгол охтуудын хөл бол ер нь бол тэгшин. Амар тэгшин дөө. Япон солонгос охтуудын яг майжгад байдаг тийм. Яг юм тий. Майжч онсгүй бол бүр нэг X гадагшаа гэх юм уу тэр юу X тал тамаалда байдаг тий. Тэгээ монгол охтуудаас хамгийн авааштай юм хөл гэж бодоод идэв шүү дээ. Монгол хүний гэж би бодоод идэв. Суур сайтай. Тий, суур сай, ташаа сайтай гэх юм уу хайшин тий. За өөр давуу тал юу вэ монгол охтуудад? Монгол охтууд зам төлөвийн хувьд ямар вэ? Монгол охтуудын хувьд айгу бас сэтгэлийн хаттай одоо юу гэх юм. Зодуур таадаг гэх юм уу тийм ээ. Тий, ер нь ямар ч юмнаас яг босоод ирдэг. Тий, одоо юу гэмтэй сэтгэлийн хаттай ирдэг. Тий, тийм байдаг. Одоо чи нөгөө нэг гүнзгий шатнаас яг цаашаага чи модель болох боломжтой юу, боломжгүй юу гэд нэг тийм шалгуур байдаг. Одоо шалгуур сонгож авдаг гэх юм уу. Тэгээд хасагдсан хэрнээ яг зорилгынхаа төлөө тий 3 4 удаа хасагдсан ч ингээд зорьсоороод ороод ирдэг. Тэ айгу амжилттай явж байгаа хөт бас зөндөө байдаг. Тэгэхээр ер нь бас айгу тийм сэтгэлийн хаттай зорьсон зүйлдээ үнэнчтэй тийм байдаг юм шиг санагддаг. Тэр нөгөө чиний заажаа ингээд нөгөө алхалт биш үү те ингээд нэг амар шууд ингээд так гэж алхдаг шүү дээ. Одоо тэр алхалтыг сурахаар амьдрал дээр яг тэгж алхах хэрэгтэй юм уу? Зүгээр яг загвар дээр л тэгж алхах хэрэгтэй юм уу? Амьдрал дээр тэгж алхвал тэр ч одоо төв маачлах байдаг тий. Тэгэхээр амьдрал дээр бол ерөнхийдөө цэгцтэй айгу гоё алхах нь. Тэгээ тайзан дээр бол яг нэг шугамд тийм ирчтэй алхах. Амьдрал дээр тэгж алхаж болохгүй. Арай л хитрхий баха. Жагсмаа юунд орж исэн те? Монголын next top model орж исэн те. Тийм одоогоос 10 жил юм байна. Хүүхдтэй байх юм. Тийм. Ста baby байх юм шүү дээ. Тий, тэгээ нөгөө ягаа намайг жоохон гэж битээ бас гэдэг шүү дээ. Тий. Чи тэгж хэлт юм уу? Тий, тэгээ Facebook дээр тий. Хэвчээг бод болж исэн шүү дээ. Тий, тэгээ уйлжсэн араас нь би хин гэдгээ харуулна гэд 10 жил юм тэгж хэлж илаа. Тэгээ тэр маань одоо ч гэсэн ингэ яваал байдаг л та. Сүүл нөгөө наран заяа үзээд бас буцаад нэг юм тий нэлийн вайрал болсон. Би тэгвэл тэрийг нь үзег юм ш тэр бичлэгийг. Одоо үзнэ. Тэн дээр тэр шоу нэр ямар болсон бэ? Тухайд гоё болсон уу? Тухайн үед бол надад бүх юм айгу шинэл байсан. Тэгээд би ч одоо 16-17 настай байсан болохоор хэцүү хэрнээ тэгэл мэдгүй айгу дурсамжтай гоё илээс ихэм сурсан. Тэгээд яг reality show гэдэг ойлголт одоо юу гэх юм бүх юм рилэл явж исэн. Ямар нэгэн инктэг гэжсэн ямар нэгэн одоо дүр зохиол энэ төр юу ч байгаагүй. Тэгэл угаасаа би юм байх ёстой юм байна л гэж боддог байсан шүү. Нөгөө химинтэй хамт уу? Цэк өнтертэй хамт уу? Тий. Цэкгүй балжт маань тэр чинь бас өөр лөө. Үгүй хамт л үү тий. Гэтэ хаачиж бас Монголын тийм шоунууд гайгүй нэг тавилт нь гайгүй бага байдаг юм шиг санагдаад байдаг ч ер нь яг өөрсдийнхоороо л яг л бодд үнийг л харуулж байгаа юм шиг санагдав. Тэгээ монголчууд ч өөрсдөө амар юм няхуур хүмүүс шүү дээ тий. Яг энэ яг юу үнэн гаргаж ийн юу худлаа гаргаж ийн гэдэг амар сайн мэддэг. Тэгээ худраад байгаа юм бол тэгээ шууд худраад байгааг шууд ингээд хэлждэг ч юм уу. Тэгэхээр ингээд яг л тавтай нөө гэж үгээд таалагдгаа хэлждэг тий. Америк хүмүүс ч амар жүжиглдэг шүү дээ тий. Сайн ямар сайн харж байна ямар гоё топ өмссөн бэ гэдэг бол шал худлаа bullshit-ний үг шүү дээ тийм ээ. Монголчууд гэсэн чи юу өмссөн бэ гэдэг юм. Чи тэр юу өмссөн бэ гэдгээр баг магтаал юм ааш. Юу тэр анхны нөгөө надаа миний гэр шүү дээ те. Юу одоо нөгөө комеди амраа шүү дээ.
Гэтэ би үдж байгаа үлдээ зөв сүүл сонссон тийм шоу байдаг байсан. Тэр намайг бүр жоохон багт гардаг байсан ба TV5 лөө 25 лөө 25 гэж санагдаад байна. Тэр амар гоё шоу байдаг. Тэр ахиж хийгдээсэн. Тэр бол та маш Миний сонирхолтой. гэр гэсэн үү? Тийм минийгэр одоо нэг Орсын дом гэдэг нөгөө нэвтрүүлэг өгдөө шүү дээ. Мая домчлоо юу гэлээ? Мая гэдэг нь худлаа ярьж магадгүй шүү. Зүгээр дом гэдэг юм дээ. Орс нэвтрүүлэг өгдөг. Тэрийг дээрээсэн Монголын минийг иргээд юу мэддэг хөхгүй. Тэрийг ахиж хийх юм бол би орно. Тэгэрээ. Амжилт хүсье. Тэр надад ямар юм байд юм болоо. Нэг герт ингээд 10 хэдэн залуучууд 20 хэдэн залуучууд хамт амьдардаг хөхгүй. Тэрнээс гарч болохгүй дүрмтэй. Тэгээ өдөртөө нэг юм гэрийн нэг юм voice-оор ярьж мовдөг юм дуу хоолой моолой те эзэн те тэр нь одоо ингээд даалгавар маалгавар биелүүлнэ. Тэр Big Brother руу. Тэг би Монгол ТV дээр бас нэг тийм Big Brother-тай тийм тийм. Тэр тэгтээ айгу яг үнийг хэлэхэд муу болсон шүү. Тийм. Тэр нь яг тэрнхүү тэрний одоо яг Орсын нэвтрүүлгүүд нь бол бүр гоё. Яг ингээс аим жоохон бахад од байдаг гэсэн мэт энэ reality show л гэж сонсчихсан. Нэрийг нь бол мэдэхгүй байна. Reality show гарч ийн гэдэг үздэг байсан юм. Миний гэргээд шоу байла. За хамгийн сүүл манай хоёр зочин маань хизээ болцоо. Болцоон дээр юу хийв? Хамгийн сүүлд юу хийж болцоо та? Coffee shop суусан юм байна да. Coffee shop-д Үнэлцээд. завгүй. Яг ингээд бит хоёр ингээд урдурдаас харцсан. Тэгээд кофегоо уугаад тэгээд амьдртын талаар ингээд урдур хүмүүс алхаж байсан. Тэгээд тэр хүмүүс ингэдэм юм байна. Энэ хүн тэгдэм байна гэж зүгээр ингээд одоо ингэж хоёулаа харцсангуудаа урдуур ингээд хүмүүс алхангууд ингээд тэр хүмүүсийн талаар зүгээр жоохон ярилцдаг ч юм уу те. Тэр рандом хүмүүсийг хараад. Айгуу сонирхолтой байсан. Та хоёр одоо ямар төвшөнтэй байгаа юм? Гараа барилцах төвшин үү, үнсэлцэх төвшин үү, унтцсан төвшин үү, тийм ээ? Унтцсан төвшин үү гэж үгж байгаа юм. Ямар төвшөнд явж байгаа вэ? Тэгээд танилцаал нэг одоо мэдрээл одоо явж байгаа гэх юм уу Гараа барилцах төвшин дээр. тий. Одоо мэдрэлцээ за энэ хүн чинь ийм ийм байт юм биш те. Ингэж одоо гараа барьдив байж юм уу те. Аха. За энэ хүн ингэдэм байх гэж бодож байна. Яг тийм их төвшөнд л. Жасмаа ямар төвшөнд явж байгаа? Гараа барилцах төвшин үү? Ер нь бол яг төвшин үү? Ер нь бол яг би нөгөө хувийн харилцааныхаа талаар нөгөө дэлгээд байдгүй тэгээд одоо тэгээд тийм ч одоо яриад тий гэхгүй. Хамаагүй салж яатай угаасаа. Түүх болоо үлдэхээс хойш. Гэхдээ тэгэл яг болцоол за гараа бол барьсаа тэг үсрээ нэг тиймэрхүү төл явж байна. Зэрэг. Шинхэн шатанд авч байгаа юм байна манай хоёр. Хамгийн сүүл та хоёр яаж болцсон нэрээ? Хоол тий дүндөө болсон зүйлсийн талаар ярилцсан. Тэгээд яг миний төрсөн өдөр сая 6 сарын 9-нд болсон би ихрийн орд тэгээд тэр хүн болохоор 9 сарын Тийм баха яг өстой ихрийн ор цаг. 9 сарын 10 төрсөн тэгээд Охны орд юм ба шүү дээ. үгүй биш 9 сарын 6 сарын 10 төрсөн. Нэг хоногийн зөрүүтэй тэг бид хоёр айгу адилхан хүмүүс байсан нь бас сэтгэлд айгу одоо айгу гүнзгий мэдрэмж төрүүлсэн гэх юм. Эрэгтэй ихрийн орч бас гизүүдээ загцмаа бас. Үнэ ихрийн бас хэцүү дээ. Хаалаа би ихрийг мэдэхгүй шүү. Манай англиул ихрийг аюусаа мэднэ. 6 сар төрсөн. Та ихрийг юм шүү. Тийм байна. Тийм байна. Адилхан орд байна. Чаж мэй би юу нэр. Охны орд. За өөрөө би ямаагүй би жинлэр. тийм Та тийм мэдэхгүй орд. Мэдэн шүү дээ манай. Мэдгүй байт юм бэ. Үу юу мэдээ. Жинлүүрийн орд мэдэн. Та жинлүүрийн ордны талаар юу мэдтiin та? Гэхдээ айгүй Юу юм мэдэх вэ? агаарлаг хүмүүстэй. Тэгээд нэг юм тогтоц муутай юм шиг санагддаг шүү дээ. Биш та маш тогтвортой юм шүү. Яг ингээд олдогч гэсэндээ тэгтээ ингээд нэг юм цаагаараа нэг юм ингээд наан бодол нь баригдахгүй ингээд цаагаар ингээд тойроод идэв санагддаг. Жинлүүрийн ордны хүмүүс. Миний мэдэрснэр шүү. Айгу тогтвортой тэнцвэртэй хүмүүс шиг санагдаж надад л жинлүүр орд. Тийм. Одоо жинлүүр мэддэг хүмүүс орж ирсэн байна. Бас. Nice. Тэгэд айгүй юм юу штэ жилүүрийн орд чи юм хайрын орд байд штэ цаагаараа тийм юм одоо айгүй гүнзгий дурлаг юм шиг санагдав. зүрхсээ одоо тийм romantic тийм одоо харилцаанууд дээр айгүй жилүүрийн ордын хамгийн одоо баг нэгт байдаг байр суурьтай байгаа. Бусад орднуудаас. Nice. Жагсма тооцоо ихтэй ер нь яадаг вэ? Ямар тооцоо? Болцооны тооцоон дээр. Ер нь бол яг өмнөх тохиолдлуудад бол би ер нь жоохон өрөнгө гэдэг хүн баггүй юу. Тэгээ одоо болохоор урдуур 8 гэж орол. Та 6 7 8 карта өгч байна. Тий, ер нь тиймэрхүү хүн Чи байсан. байж гэж байгаа. Тэгэхээр чи нөгөө бас болдгоо байна. Аха. Тий, тэгээ одоо ерөөс тийм биш байгаа. Аха. Эрэгтэй хүн чинь тэр үед яг ингээд хамаг нөгөө нэг маскулин энержигээ алдаа бүр ингээд шалаар нэг болоод тэгдэг тийм. Чоч би яг тооцсон дээр яадаг юм аа. Одоо эрэгтэй хүн одоо тий
дийлэнхтэй одоо тэгээ тэр одоо болзооныхоо одоо ингээд гаргасан зардлуудаа ингээд өөрөө төлөх одоо тий шаардлагатай юм санагддаг. Тэгээ хоёр тэгтээ жоох юм заавал нөө яг та гэхгүйгээр гоё урсгалаараа. Тэгтээ үнэхээр ингээд нэгэндээ ингээд зориулж штэ. Тэрэн дээр нэг ингээд анх сүртэй анхаарал тавихгүй тэгэл нэгэндээ гоё хариу барайл эсвэл ингээд тэгтээ болж үйл хэрэгтэй. Тэгээ ингээд гоё урсгалаараа бол гоё санагддаг. Эрэгтэй илүү чиглүүлэн маягтай тийм ээ. Эрэгтэй илүү чиглүүлэн маягтай тий. Тэр яг тэр нэг чи тэргээ болсон гэдэг чинь шүү дээ. Яг тэр чи нэг момента гэх юм уу тэр туршлагаа манай эмэгтэйчүүд туулцсан. Манай үздэг эмэгтэйчүүд донд бас нэг юм харгил боргол тийм ээ. Гэр бор харцах шиг эмэгтэйчүүд байгаад яг тэр үед яг яах вэ бол би төлөйгээд хэлэхээр төлөй гэж хэлжиж би одоо өөрийгөө статус ингээ харуулж тийм ээ. Би бол чамаас хараад босч навш минь гэдгийг харуул. Ёстой юм уу? Айлсгүй бол одоо гэдэг юм байх ёстой юм уу? Яг юм дундчиг барих хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр үед яг ямар үйлдэл хийх хэрэгтэй. Одоо ингээ хоёлаа хоолоо идчихлээ. Одоо ингээ хоёлаа бослоо тийм ээ. Одоо яах вэ? Одоо хэлээ. Чи яах вэ? Тэр үед юу бодогдох вэ? Асуух ёстой ёсгүй юу? Чи одоо зөвлөгөө өгөх одоо хүн байна гэж. За одоо харин өмнө нь болохоор би одоо юу гэх юм яг одоо түрүүний хэлсэнчлэн би хинээс ч хараад бус те би юм хүчтэй юм хүн гэдгээ одоо нотлогод амир хичээг байдагсан гэх юм уу. Одоо би л амар юм хүчтэй шүүл гэж л би харагдах гэдэг байсан юм шиг байгаа. Тэгээд тэр нь болохоор угаасаа харилцааг угаасаа ерөөсөө амжилтгүй болгодог байсан байх гэж боддог. Би хүнд эрхэлж чаддаггүй хүнтэй ер нь юм урдаа дандаа хан босгоцсон тэгсэн ирнэ одоо юу гэх юм одоо харилцаа үсэх гэдэг шүү дээ. Тэгсэн ирнэ урдаа хантай гэх юм уу. Тэгээд за би ер нь нэг иймэрхүү байгаад тийш шүү гэдгийг ер нь ойлгоод тэгээд хүчтэй байх гэж хичээбэлсэн гэх юм уу. Тэгээд тэр яг тэр тооцоо төлөх үед ер нь эмгтэн хүн ер нь айл мал ордог ч юм зүгээр ингээд зүгээр ард зүгээр зогсож байхад бид надад бол зүгээр санагддаг. Чойж би бас энэ дээр комментлээр зүгээр юу ч асуухгүй зүгээр зогсож байхад ч надад зүгээр санагддаг байхгүй. Тэгээд ингээд өөртөө ихтэй те. За энэ манай энэ залуу тооцоог нь төлж байгаа гэдэгт ингээд амар ихтэйгээр зогсоод зүгээр л ингээд зүгээр байхад л бид нар бас урд жоох юм бодож байгаа шүү дээ. Ингээд ардаас орж ирснэ. Уах муух гэж асуух үү гэж мэл те. Янз бүрийн юм. Тэг ихтэй хүн тэгтээ өөрөө бэлдсэн байдаг гэж магадгүй л бүх юм ингээд тооцоолцсон. Тэгээд одоо ингээд за мэдээж л одоо болцоонд урьж байгаа хүний явж те. Ер нь нэг санхүүг ингээд төлөвлөсөн. За ингэх юм байна, тэх юм байна гэдэг нэг баримжаатай л одоо болцоороо ордог баха. Тийм. Тэгэхээр тэр үед эмгтээчүүд маань бол ер нь өөртөө тухтай сайхан чийлрээ зогсож байхад бол ер нь бол зүгээр байдаг шүү. Надад яг тийм тооцоо хийж явах момент амар хэцүү байдаг. Яг ард нь ингээ зүгээр зогсоод тахаар нэг ингээл нэг төлөвлөх гэж байгаа юм шиг. Аим тийм ингээл ингээд байгаа юм шиг амар эвгүй мэдрэмж төрөөд идэв байхгүй юу. Тэгээд нэг айгу амар байдаг юм гэвэл юу гэхээр энэ ч гэхдээ зөвхөн ихэн шатны үеийн болзоо штэ. Эргэж мөрхцэн үед бол тэгэл хамаагүй штэ. Тэгэл би ч юм уу чи ч юм уу яах юм ах ингээл ялцчаал баг тооцоо идэг болчтой штэ. Тэгвэл яг болзооны үеэр бол бараа нөгөө мдэггүй байхад хийцэн байвал айгу амар байдаг юм шиг санагдсан. Тийм. Яг ингээл өөр шууд гарахад бэлэн гэх юм уу. Тэгэхгүй яг ингээд үүдэнд ингээл тооцоо хийгээд тэнгүүд яна хувааж төлөхтэй бол яах ёстой юм бэ? Өөрөө төлөх юм бол яах юм болоо? Би яах ёстой? Би одоо амар тэнийг ингээд зогсоод тахаар нэг албатай юм шиг яах ёстой болоо амар их юм бодогдоод хэд гарахгүй ч гэдэг юм нэ. Тийм тэнгүүд зүгээр нэг 0 орчоод ирэх хоорондоо төлцөн байдаг ч юм уу тийм байвал айгу амар юм бэлээ. Яг нэг удаа би нэг тийм тохиолдол орж исэн. Тэгээ би ингээд гарахтаа тоцоо төлсөн юм уу гэсэн чинь төлөхгүй ингээд цоцчихгүй гэж мэгэл нэг амар бас амар хөвгөлтэй тэгээ би нэрээ яриад байгаа юмсгүй айгу сайн 0 орохтой төлсөн гэдэг юм ингээд амар байсан тийм. Тиймэрхүү байвал бас айгу амар санагдсан. Тэгэхгүй яг ингээд нэг тооцоон дээр ингээд хамт ингээд ард нь ингээд тэр нэг техник зогсоод байгаа айгу эвгүй түр гараа явчиххээр эвгүй тэр зогсоод байхээр нэг эвгүй тэр бол жоохон надад бол айгу сонирхол мэдрэмж байдгийг. Харин тийм яг тэр мэдрэмж хэвчээ. Тийм яг тэрийг л харин та хоёроор ярилцах гэсэн байхгүй би харин. Тэгээд эмэгтэй хүн тэр үед яг юу их хэвээр юм бэ гэж хэлсэн баг. Тэгээ манай эрчүүд бол эрэгтэйчүүдэд зөвлөхөд бол зүгээр зөрөгтэй очиж сайхан тооцоо хийгээл те. Эмэгтэй асууж болно шүү дээ. Хоёул авах уу гэх юм бол гүүгөө яхах юм би өөрсөн юм чинь ингээл хэлдэг бол шүү дээ. Зарим нөхцөлд бол яг нэг хуваах уу гэдэг үгээрээ бас эрчүүдийг нэг амар доош нь хийж байгаа юм биш юм чинь. Өөртөө бас ингээд санаа зовж байгаа юм шүү дээ. Бас ингээд respect гэдэг болцоо. Тийм бас ингээд ингэх ёстой доо гэдэг үүднээс бас асуудаг шүү. Тэрнээс биш нэг чи миний хувьд ир хүн биш болохоор би тооцоогоо хуваах чинь энэ гэл те. Хуваах уу гэж асуудаг бас юу биш шүү. Тэрэн дээр бас битгий нэг хийх юм бодож байгаараа эрчүүдээ гэж хэлж байгаа юм. За та бүхэндээ би нэг хараалцсан хар болзоо ярьж өгье. Тэгээд энэ маань болохоор манай сонсогчдоос ирсэн. Түүхүүд явуулдаг байхгүй манай. За түүгээ хаашаа явуулах вэ гэдээ одоо байн асуудаг. Тэгэхээр та бүхэн Poo podcast show@gmail.com-оор явуулах боломжтой шүү. Би бас доороо биччихээ. Тэгэхээр өнөөдөр маш олон түүхүүд ирсэн байгаа. Бид нар нэг подкастн дээр нэг түүх уншаад яваа даа. Тэгээд та бүхэндээ нэг ирсэн түүхийг уншия.
За сайн байна уу? Фу гэвчихсэн шүү. Фу подкастын сонсогчдоо та нөгөө фу ах уу гэж асуусан гэснийг нь хаяа бодож ганцаараа энийгээд байдаг юм аа. Тэгээд албаар ингэж ичлээ гинэ. Пу ах. Пу гэсэн. Фу бүр пу гэсэн. Пу гэсэн. Тийм пу ах. Чи нөгөө пу үлээ гэдэг. За би нэг залуутай 5 жил ирсэн анх манай дээд ангийн залуу надаас 2 насаар ах. Их удаан миний араас гүйсний эцэст би өөрөө сүултээ дасаад хүлээдэг болоод нэг мэтгэд 2 биедээ жухам хайртай болоод үерхэж эхэлсэн. За миний анхны хайр учраас би бүх зүйл минь миний хувьд маш нандин байсан. Хэдий ч үүнийгээ дагаад намайг шархлуулж гондох зүйлүүд их болж өнгөрсөн. Бид хоёр үерхэж эхлээд 2 жил болсны дараа хамт амьдарч эхэлсэн. Тухайн үед 23 настай, би 21 настай байсан. Нөгөөх нь 23 настай байсан байна. Би төгсөх курс байсан болохоор хичээл бараг л байхгүй. Дипломныхаа хажуугаар ажил хийж өөрийгөө л их завгүй байлгадаг байлаа. Харин түүний хувьд их сургуулаа дөнгөж төгссөн болохоор мэрэгчлэрээ ажиллах, ажил хайж эхлээд эхэндээ ажил олдохгүй их л санаа зовниж байдаг байсныг нь сайн санаж байна. Яг энэ үед хамт амьдраад эхэлсэн байсан болохоор бүх зүйл яг энэ үеэс л эхэлсэн санагддаг. Үүнээс өмнө бол ямар ч суултал дутагдал олж хараагүй сохроор хайлаж явсан байгаа. Хамт амьдарсан үеэс эхлээл тэр мань маш өөр хүн болж эхэлсэн. Маш хүйтэн хүндий, надад цаг зав гаргадгүй, ярих зүйлс багассаар зүгээр л хоёр талд оршиж байсан гэх юм уу да. Надад энэ хэцүү байсан. Надад энэ маш хэцүү байсан. Хажуугаар нь өөрийн зүн совиндооч гэхүү тийм нэг буруу зүйл байгаа. Эсвэл надаас юм нуугаад байгаа юм шиг санагдаад унтаж байх хойгоор нь гар утсыг нь үзэхээр шийдтэл кодоос олчихсан байсан гинэ. Өмнө үздэг байсан байна. Уг нь код нь миний төрсөн өдөр байсан юм. Тэгээ зүгээр таагаад тоог нь дарааллуулаад эхлээд 2580 хийж үзлээ. Буруу байсан. Дараад нь 1477 гэд хийсэн чинь зүв байж таарсан. Йоо ямар амар таад юм бэ. Дөрөв оронтой тоог зүгээр 2 хийгээл таачдаг байсан. Одоо яг энэ үеийг бодохоор тим код хийж солиод нөгөөх нь таагаад хийж үзээ зүв байдаг гинэ гэд бодоод байдгийн. Гэхдээ өмнө нь яг гар утсыг нь үзэж байгаагүй яг анхны удаагийн нууцаар бүх юм руу орж үзсэн тохиолдол байсан юм. Гар утсыг тань тайлбарлаж өгöd байгаа юм. Тийм ээ. Надтай баг яриад байгаа юм шиг. Тасаа өмнө үздэг байсан байх нь чинь. Энэ бол анхных шүү. Гар утсыг нь үзэх ер нь дими байдаг юм байна лээ. Үзээд өөрийнхөө харахыг хүссэн бүх зүйлээ олж харсан. Дотор пал хийгээл явсан. Тэр тиндер татсан байсан. Баахан охтуудтай танилцаж 2-3 тань инстаграмаас солилцоод бичлэлсэн. Telegram групп руу хүртэл мөнгө төлж монгол охтуудын бичлэг зураг үздэг байсныг нь олж мэдсэн. Энэ үеэс эхлээд би сэтгэл санаагаар маш их унаж бүр 10 кг хүрэхээр хэмжээний турсан. 10 кг турсан бах байлгүй дээ ч одоо. 10 кг хүрсэх арай өрөөгүй л үү. Ойр дотны хүмүүс нь чи яагаа вэ? Нойргүй онсон юм уу? Яагаад их тураа вэ гэх мэт үгийг амар их сонсдог болсон. Би хурд хугацаагаар өдөрт бараг 12 цаг ажилладаг. Нэг өдөр ажил их орой тараад өвөл дөнгөж эхэлж байсан болохоор галаач хүтэн байсан юм. Намайг ажлаас ирж авах болов уу гэж бодож байтал над руу найзуудтайгаа PC тоглолоо гэж хэлээд гараад явчихсан байсан. Тэр өдөр орой нойр өрдөхгүй унтаж чадахгүй хүлээгээд бараг 4 цагт орж ирэхээр хажуугаар нь ороод унтаж байна. 4 цагт орж ирээд хажуугаар ороод унтаж байна. Өглөө нь ажилдаа явах гээд зэрэг сэрээд түүнийг 0 байх хойгоор нь гадуур утасны керамаг нь үздэл хитэн баримт байхаар нь сандарсандаа бүгдийг нь аваад өөрийнхөө цүнхэнд хийжлээ. Тэгээ өчигдөр яасан оройтсан, яагаад оройтож ирсэн бэ? Тийм их удаан тоглосон юм бэ? Тэ хожсон уу гэсэн гээл элдв асуулт асуухад өөдөөс дажгүй гэх мэтийн хариулт өгөөл гарсан. Би ажил дээрээ очиод авсан баримтуудыг шалгаад үзтэл нэг хоолны газрын 2 хүний хоолны баримт. Зайсан гэсэн хаягтай CV-гийн баримтууд байсан. Тэгэд бүр өөрийн нүдээр харж байж санаа амраад саландаа гэж бодоод ажлынхаа дундуур гарч яваад тэр хоолны газрын баримт дээрх нэрийг хайж аваад фэйсбүүкээр хайгаад дугаарыг олж аваад залгаад манай найз өчигдөр танахаар ороод гарахтаа касны хэсэг гар утсаа үлдээсэн юм шиг байна. Камер шалгуулах боломжтой юу? Гэтэл болноо ирээд уулзаарай гэхээр шууд яваад ицсэн. Тэгсэн тийм дээрээ танилцсан тухайн үеийн 10 жилийн ангийн охин өөрөөс нь 4-5-6 насаар дүү охинтой хоол идээд гараад явсныг нь хараад дахиад л дотор пал хийсэн. Тэгээд тэр хоолны газраас гэр хүртэл нилээн зайтай өвлийн хар хүүтэнд би ихэр татаад уйлаад гэрлүүгээ харж билээ. Одоо эргээд бодохоор надаас гарамгүй зориг санаа байсан болохоор тийм үйлдэл хийсэндээ өөрийгөө л их гайхдаг. Үүний араас бид хоёр нилээн олон салж нийлж дахиад маш их араар тавилт болж би гэдэг хүн итгээ дуучлаа сүултээ өөрийгөө химлэж байгаагаа анзаараад маш том зориг гаргаад гэрээс нь бүх юм аваад салсан да. Нэг хүнд нэг яг адилхан тэнэгч гэх юм уу, сохорч гэх юм уу, одоо нэг тэнэг байх та, тэнгэл байх та, тэнгийх л байх та гэсэн байна. Тийм үедээ хайртай хүнийхээ төлөө хийж байсан иймэрхүү үйлдэл байдаг болов уу? Энэ дугаарт ирсэн зочид байдаг бол хуваалцаарай. Энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Урт хүччлээ. Одоо нэрээ одоо би хин маш идэвхтэй болцож байгаа. Маш гоё товч гэрэл татруулсан гигэн болцоогоо хуваалцнаа баярлалаа. Хүндэтгсэн төмс гэрний гişүүн гэсэн байна. За баярлалаа. Амжилт хүсье болцоонууд.
гоё бичсэн байна. Тэгээ бас үнэхээр хар болцоо байна. Бас л амар болж авсан байна тийм ээ. Баримт хараад тэр газар руу ороод камер шалгуулна гэж байна. Нарийн сайн бодож шүү дээ. Нилээн чанга шалгасан байна тий. Та яг тэгж камер шүүлгэжсэн үү? Үгүй ээ. Камер шүүлэгчсэн. Ямар зорилгоор? Яг адилхан зорилгоор л. Тийм үү. Баримтын болоод уу? Яасан? Үгүй одоо яагүй эхлээд энэ дээр нөгөө кейс нэрээ ярьж болох шиг захиан нэрээ гэхгүй. За би өөрөө тэр кейс ярих юм уу? За юу яасан юм аа? Буудлын камер шалгуулах гэж бодчихсон. Яа. Тий. Тэгээ яг тэр болохоор нөгөө UB cab-ийн буусан газараар нь олж очсон байхгүй юу? Тэгсэн чинь буудал мэдээж камер шалгуулаагүй. Тэг хажуудлын дэлгүүрийн камер шалгуулж ирсэн. Тэгээд л баттай л байсан. Бат байсан уу? Йоо шар усвас. Ямар сайхан бэ камер шалгуулсан. Тэгээд сая наадах ч юм бол бас амар л санагдлаа яг. Тэгэл тэр камерыг үзэхэд бол хэвээр асар даарах үстэй ер нь. Ингээл зүрхтэлсээ л хэвлээ. Арай ч үгүй байлгүй дээ. Гар утсаа алдах мэдрэмжтэй их төстэй. Ер нь шууд карма ингээл нэг пал игээл явдаг штеп бүр ингээл дисэл бүр ингээл oh my god гэл яг тийм юм. Би камер шүүлгэж байгаа үгтэй. Гэхдээ зүр камер шүүлгсэн юм шиг мэдрэмжүүдийг бол их авч ирсэн болохоор яг ойлгоод байна. Тэр бол амар. Би нэг Шангрилад нэг пицца хатад сууж исэн байхгүй юу? Ланчаараа. Тэгсэн чинь холоос нэг их чаг ингээл яг л нэг юм гуйх гал байна. Уус нэг хүн юм гуйх гал ирэхээр хараас нэг ойлгомжтой байдтэй. Тэр би найсгаа бас энэ тэндээс ирж байгаа их шиг хоёулангийн зүглэлтэй энэ да. Яах ч байгаа бол андаа гэсэн чи мэдхгүй зүр өөр юм алцгүй яа. Яг нэг юм гуйх гал ирж ийн гэлсэн чинь сайн уу миний дүү их чинь нэг юм асуучих уу гэл яг ингээл гуйдаг байхгүй юу? Тэгэл би яг тэр үед 22 он байсан. Дөнгөж яг шинээр ажилд орчихсон. Яг ингээл ланч манч гээл айгу ингээ явж исэн үе байхгүй. Тэгсэн чинь тэр ихч пицца хатын хажуудлын нэг хоолны газар гэдэг штеп. Яг нэг юм ресторан маягийн хууч нөгөө кофе бин лөө тийм газар байсан. Нэг кофе шоп байсан газар ч одоо нэг ресторан болсон. Тэгээд тэгсэн чинь энд нэг юм ногоон цувтай залуу шар устэй хүүхэн хоёр сууж ийн үгүй юу ихчтэй хараад өгчдөг хөө. Их чинь өөрөө орч чаддгүй гэд. Тэг би ингээд танихгүй хүрээ ингээд аим гайхаа ингээд харна штеп тэгсэн чинь ихчийнх нь нөхөр байгаамаа чи ингээд мэдгэдэггүйгээр ихчтэй ингээд зургийг дараад өгөөч ихчт нь ингээд нотлох баримт хэрэгтэй байна гэд тэгээд би найзлуугаа чи харсан юм уу? Тэгээ найзлуугаа ингээд харч маа найз яах юм гэдэг нь за адилхан л эмгтэн хүн одоо ийм юм гуйж яхад хэцүү шттэ гэж удаа тэгээд би ганцаараа орохгүй энэ хоёул хамт орё гэдэг. Тэгээд найзтайгаа хамт орж байгаад ингэж утмуцаа ингэж байж худлаа үнэ ингэж зургийг нарс яалч үнэхээр л ногоон цувтай шар устэй их хоёр сууж ирсэн. Уусаа бүр ингэж нөө сандлынхаа хажуудал дээр ногоон цуваа ингээд дохоо тавьсан. Тэгэл ихчийн өвс нь болохоор нэг яг шав шар биш гэсэн нэг юм бор шар устэй. Тэгэл би тэр энэ гэл тэгэл зургийн дараал өгчээсэн. Тэгэл тэр ихчтэй баярлаа гэл. Уцыг би бүр аваад орсон байхгүй юу? Тэр их надаа өөрөө уцыг үн. Тийм өөрийнхөө уцыг өгөөд энэ уцан дээр дараад өгөөч гэ. Тэгээ би тэрийг ингээд дарчаад ихчэд өгч ирсэн. Тэр бас айгүй амар л. Тэр чинь бол миний бодлоор бол ихч нэг зөв нэг ажлынхаа хамтрагчтай ланч идээ сууж ахт нь бол тэгэж хардсан гэж би бол бодог байхгүй юу? Гэтэ ямар нэгэн өмнө нь нэг юм сэжүүр авсан те шар устэй хүүхэн байна тийм нэг шар устэй хүүхэнтэй уулзаад байна гэдэг сэжүүрийг 2-3 удаа авсан болоод тэрийг ингэж мөрдөж мөшгөж ардаас нь очиж одоо нотлох баримт хайж байгаа гэж би бас бодсон бох. Тэрнээс зүгээр л нэг танаа нөхөр шинэ нэг хүүхэнтэй ланч идэж чинь гээл гүгэд очсон юм бол байхгүй л ах гэж би бодлоо. Тэгээд нөгөө зургийн дарж өгсөн чинь тухайн ихчийн хариулт ямар байсан? Зүгээр тэгэл авчаал за стойх баярлаа гээл тэгэл цаашаа уцаар яриад яваад. Тэгэхээр ер нь мэдчихсэн юмас баримтжуулсан гэсэн үг юм шүү дээ. Тэрийг ингээд тэр одоо нөхөртөө магадгүй хэлэхэд нэг нотлохол хэрэгтэй байсан юм шиг байгаа. Энэ хүүхэндээ чи ингээд байгаа чи би мэдж байгаа шүү энийг хар гэдэг ч юм уу тийм тиймэрхүү нотлохол хэрэгтэй байсан юм шүү лээ тэр ихчд. Тиймэрхүү түүхүүд бас их байна. Та баригдчихсэн өөрөөсөө. Тийм түүх, тийм кейс байхгүй. Тийм азгүй юм биш нэ. Шал утгагүй. Чочмэй таяр хоёр цочноос таяр нэг юм андуургдсан үйл явдлууд байдгүй одоо нэг шиг манад ийм түүхүүд байдаг байхгүй одоо нэг залуутай амар тажгүй гэж бодоод харьцаал байсан чинь нөгөөтг нь ихнэр хөвгттэй байсан чинь тийм ээ тэгснэ өдөр хоол бариад ирээдсэн чинь нөгөөтг нь ихнэрийнх нь хийсэн хоол байсан чинь тийм ээ тийм түүхүүд байдаг байхгүй тэгж нэг юм андуургдаж ялангуяа эрэгтэй хүмүүс бас тэгж их худлаа ярьдаг л да эмэгтэй хүмүүс ч магадгүй тийм түүхүүд байна уу таяр андуургдаж байсан байгаа ерөөсө бүх юм байдаг тийм надад нөгөө нэг араас нэг зурагчин залуу өгдөг гэсэн юм аа. Нэрийг хэлээд яах вэ? Тий, бас хэлэхгүй шүү дээ. Тэгээд тэгсэн чинь харин ингээл уулзыг ил гуугаал гэдэг юм бичээл байдаг гэсэн. Тэгээд тэгсэн чинь дараа нь болохоор тэр хүн болохоор найз охин хүн байсан. Тэгээд тэгсэн чинь би ингээд тэр хүнтэй ингээ харьцсан юм хүн болж үлдээд. Тий, тэгээд нэг тиймэрхүү кейс бол байдаг. Тэгээ би энэ ч одоо юу болоод байгаа юм бэ? Та юу яриад байгаа юм бэ гэд нэг тэгжсэн тохиолдол бол байдаг.
тий хоёр зэрэг харьцажсэн ч юм уу тий надаас гадна дахиад нэг өөр хүнтэй харьцажсэн би ингээд мэдээд тэгэл сонирн болсон шүү дээ. Чи хайсан юм уу тэгээ шууд болцсон юм. Тэгээд мэдээж надад амар тухгүй мэдрэмж өгч байгаа юм шиг тэгээд уусаа ингээд надаас гадна ингээд би одоо тэр хүнтэй харьцах жилаа шүү дээ. Тэгэнгүүт ингээд дахиад давхар өөр нэг хүнтэй харилцдаг байнгут ингээд за уусаа бас болохгүй байгаа юм билгүй дээ гэж бодвол тэгэл яг ингээд зайгаа барил. Тиймэрхүү процесс болж ирсэн. Энэ дээр одоо нэг ийм бас хүмүүс өөрийгөө одоо нэг өмөөрдөг нэг өнцөг байна л да. Үерхээгүй болвол өөр хүнтэй харьцаж болно гэдэг нэг тийм одоо ингээд өнцгөр тийм одоо боддог хүмүүс бас байдаг. Тэнгүүд зарим хүмүүс болохоор харьцаж байгаа л бол яг ингээд нэг эсрэг нэгтэй яг л ийм л харилцаа байх ёстой гэж боддог бас хүмүүс байдаг. Тэгээ энэ дээр манай хоёр зочны хувьд юу гэж боддог. Одоо ингээд дейт хийж байгаа залууч нь үерхээгүй л бол өөр охинтой давхар дээдэлж болох уу? Үгүй. Болохгүй юу? Би өөрөө ч бодчихгүй. Би бас үгүй гэж бодож байна. Угаасаа ингээд энэ харилцаагаа тэр хүнтэй үнэхээр л одоо мэдээний нэг таны гэж орж байгаа бол одоо тэгээд давхар одоо өөр хүний ямар нэгэн бодол үүсэхгүйгээр үнэхээр яг чин сэтгэлээсээ тэр хүнтэйгээ л тэгээд. Гэтэ яг тэгж ярилцааг бол ер нь тэр ихтэй жоохон дэм юм шүү. Одоо ярилцаал нэг хэсэг хугацаа өнгөрсний дараа ярилцаа. За хоёлоо одооноос эхлээ өөр хүнтэй болцохгүй үстэй одоо ингээ committed үстэй гэж ярилцсны дараа өөр хүнтэй болцохгүй байсан дээр юм шүү. Тэрнээс ингээл анханасаа хүнийг шууд чи надтай нэг болцсон юм чинь чи маргааш өөр хүнтэй болцохгүй шүү гэдэг чи өөр нэг юм амар токсик үйл явдал юм шүү. Гэтэ манай монгол хүмүүс ер нь тэгж ярилцдаг болов ер нь харилцааныхаа талаар одоо за хоёлоо одоо яг ингээд ийм харилцаатай болохоор өөр хүмүүстэй уулзахгүй байцгаая гэж мэгж бол нэг ярьдгүй байх гэж бодож байна. Одоо сэтгэл ярьсан дээрх байна. Тийм ярилцвал зүгээр юм шүү. Тэр чинь ингээд одоо хүн болгоны одоо харилцаа одоо байдал ондоо штэ тий. Тэнгүү тэр хүнтэйгээ одоо ингээд чи яг юу ч чинь би бас яг ийм бүсч чинь тэгээ хоёуланд нь окей л одоо тэрэж өөрсдөө зөвшөөрж штэ тий. Ок бол ок гэхдээ үгүй бол окей. Тэр чинь бусад одоо хосуулчиг байх алба байхгүй бусад дээдлж байгаа хүмүүс байх алба байхгүй тэгээд тэр хүмүүс ингээд өөрсдөө тохирч байгаа бол тэгээд одоо аль нь ч яах вэ тий. Өөрсдийнх нь сонголт юм даа. Тэгээд тэр хүн чинь олон дэйт хийгээд ингээд сонголт хийх гэдэг шүү дээ тий. Тэгээд магадгүй бас тэр нь бас ялах хэрэгтэй ч юм уу. Хамгийн гол нь ярилцсан юм шүү. За ингээд хоёлоо дээдлж байгаа тэгтээ ингээд дээдлж байгаа ч гэсэндээ дахиад ингээд өөр хүнтэй ингээд exclusive дээдлж гинөө юу тий. Тийм тэгж одоо үнэхээр тэр тохиролцоонд хүрсэн бол бас ондоо л юусан. Гэтэ бас сонирхол юм тий. Одоо би нэг охинтой дейт хийсэн чинь 4 дахь өдөр битээр дейт хийж. Тэгээд 5 дахь битээр уулзахгүй байж жаад 5 дахьтаа битээр тэгтээ бичлэлцэж байгаа. 5 дахьтаа би канте орсон чинь кантэд нэг залуутай дейт хийж байвал. Тэгэл таарснаа. Бид хоёроос сонголт хийх гэж байгаа. Өнөөдөр би энэ уулзж байгаа шүү. Өнөөдөр миний дейт шүү. Чи хоёлаа ч тэр дейт хийсэн. Маргааш нэг шараад тайлж бүүлээ заа хоёлаа. Тэгэхээр чи харин муухан шүү. Муухай л тий бас тэгтээ бас тийм биш шүү. Тэгэхээр нөгөө бас нөгөө мэдээж харилцаа гэдэг чинь нөгөө нэг үерх гээл ууг нь харилцаж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэрийг айгу тодорхой болгох хэрэгтэй мэн л да гэж бодлоо. Би serious юм хайж байгаа юу эсвэл би зүгээр л юм have fun байх гэж болцож байгаа гэдэг шүү тий. За. Тэг чихлээ гомдол явчихна л дээ. Тийм юм хийх гэж байгаа бол нэр өмнө нь зүгээр хилцэн нь зүгээр юм байна. Би бол яг одоохондоо зүгээр ингээд чамтай ингээд таньж мэдээд ингээд дээдлж байгаа шүү. Ингээд юугүй ингээд ийм харилцаанд ингээд ороход бол бэлэн биш байгаа шүү гэдгээ бас хэлэхгүй болвол нөгөө хүн чинь чамааг ингээд ийм харилцаанд орох гэж байгаа юм байх шүү гэд бодсон байж исэн чинь нэг нь шархлах магадлал айгу өндөр болчихж байгаа байхгүй юу? Өөрийнхөө яг болж байгаа процессыг хэлж байгаа шүү дээ тэр хүндээ тий. Тэгж хэлэхээр гомдчихн л доо нэг нь. Гэтэ яг жоохон зүгээр илэрхийлээд тий. Ойлгуулахгүй бол би бас одоо ингээд чамайг зүгээр ингээд запаасалж байгаа шүү гэдэг өнцгөр хэлчихвэл бас гомдно шүү дээ. Тэггүйгээр ингээд яг ингээд нөхцлөө хэлчих юм бол илүү шархалах нь арай илүү бага болох байх. Тэрний оронд тэгж хэлэхгүй явж байгаад баригдаж маригдах ч юм уу тий. Одоо тэр чинь бас нэг баригдах процесс шүү дээ тий. Кантэд харах. Тий. Тэгж мэлэх юм бол илүү хүнд тусна шүү дээ. Юу вэ энэ хүн чинь надтай харьцаж байгаагүй мүү гэх тээ. Тэрийг сонссон байсан бол энэ хүн чинь угаасаа нэрээ тийм бодолтой байсан юм чинь. За яг хөө би ч гэсэн тэгвэл ингэж болох юм байна гэдэг нэг тийм юм авчвал арай шархлах мэдрэмж нь арай бага байх юм болов уу гэж бас бодлоо. Дөнгөж сая. Тэгэхээр эхнээсээ харилцаагаа сайхан Tinder дээр байдаг шиг long term өсөж байгаа юу? Short term юм уу те? Зүгээр fun уу те? Тэрийг тодорхойлох хэрэгтэй юм болоо. За одоо Chojin Baby ер нь монгол хотуудын хамгийн сонин юмнууд юу вэ? Сонин гэдэг нь одоо сонин араншин аашцсан red flag
red flag маягийн тий одоо нөгөө нэг ургуулсан төсөөлөн бодож байгаагаа зөнсөө ингэж андуураад байдаг гэдэг шиг тийм ээ. Гэтэ энэ бол яг Монгол охтууд биш яг дэлхийн нийтээр тийм байхаа. Real meal үзэхээр гадаад охтууд ч гэсэндээ айгүй юм урд ингийн талаар real үзэн байдаг шүү. Монгол охтууд ч тийм биш шүү. Тийм ээ тий. Тэрэн шиг гэдэг шиг зүгээр чиний Монгол охтуудын Монгол охтууд энэ амар мяаштай амар ядратай санагдаад идэв гэдэг юм байна. Нөгөө юу штэ. Бүх юм нэг төлөвлөө бодцсон байгаад байдаг. Одоо ингээд нөгөө одоо хэтрүүлэн бодоод ч юм уу те ингээд тэгэнгүүт яг үнэхээр сайн бодож чаддаг тэгэнгүүт ингээд тэр одоо бодсонд нь ингээд хүрч чадахгүй байгаа заримдаа ингээд мэдрэхээр амар ингээд за тэгтээ ингээд миний хараа нөгөө шат одоо алхмууд нэрээ удаан болж болно шүү дээ тэгэнгүүт одоо зарим дийлэх одоо монгол хүмүүс аль хэдийн бүгдийг бодоод ингээд аль хэдийн хурмаа хийгээд хүүхдээ одоо бүх гаргацсан юм тийм ээ болгоод одоо тэгээд ингээд болцсон тэгцэн гээд бүр яг ингээд навс яг ингээд хинийч байр суурийг оруулахгүйгээр бодцсон байх хамгийн жоохон тэр нь хэцүү санагд. Тий. Тэгтээ тэр хүлийн зөвшөөрч болно. Тэгтээ ингээд яг тэр бодолтой ингээд үнчээр зогсчих юм бол ингээд сонир болоод байгаа. Миний хувьд. Жагсмагийн төсөөллөөрөө байлгах гэдэг юм гэсэн үг юм бол. Жагсмагийн монгол залуучуудын гаргадаг нийтлэг сонин зан төлөв алдаа нь юу вэ? Яг саянаас хойш бодсон ирнэ юуч гэж цаарсан. Харин тий. Жоохон бодоод байгаа. Бийлж хүдэг. гэдэг. Чиний залууд хамж болохгүй. Үгүй хэлнэ. Тэгээ нөө юу? Харин ч хэлнэ гэдэг. Чингис хаан хүртэл 2 3 хатантай байсан. Эрэгтэй хүн бол хизээж хуурахгүй байна гэж энэ амьдралд байхгүй гэдэг юмыг би бүр маш олон ирчүүдээс сонсч ирсэн. Тийм үзэл бодолтой хүмүүс. Тийм. Одоо ингээ хөгшинж бай, залууч бай, ер нь насны эрэгтэйчүүдээс би яг ийм юм айгүйх сонсч ирсэн байхгүй юу? Хуурдгүй ирэх хүн гэж байдгуумаа, баригддаггүй л гэж байдгиймаа гэдэг нэг тийм үзэл бодолтой хүмүүсийг би ерөөсөө ойлгодгүй. Тэрийг бас яг хүлийн зөвшөөрлөг эмгэгтэй хүмүүс бас байдаг тий. Тэр яг тэрийгэ хүлийн зөвшөөрөөд ингээ зур чимээгүй тавьчиж амьддаг маш олон эмгэгтэй хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд тэр надад айгүй хэцүү санагддаг. Тэгээд эрчүүдийн өөрийгөө өмөрж байгаа өнцг нь хаан хүртэл тийм байсан. Амьтад хүртэл энэ тэнд гэмж үрудмаа үлдээх гэж төрсөн байдаг. Энэ гэр бүл гэдэг юм чинь зүгээр л нэг юм баригдсан юм болохоос биш. Одоо хүн ийм байх ёстой мостой гэдэг тийм үзэл бодолтой би ер нь нэлээд олон эрэгтэй хүний яриаг сонсч ирсэн байхгүй юу. Тэгээд сүүл рүүгээ тэрнгөөч нь дахиад угаалгачих штеп бүр нэрэл өстө хуурдгүй эрэгтэй хүн гэж байхгүй дээ. Би л барихгүй байхад л болно те. Барьчвал би л зовно. Бид хоёрын харилцаал нурна. Тим юм чин зүгээр чимээгүй ингээл уц муцын шалахгүй ингээ зүгээр чимээгүй ингээд мдээгүй юм шиг л байж ирсэн дээр юм байна гэдэг бүр бодлыг ингээд өгтөл тим юмыг ингэж олон удаа сонсч ирсэн байхгүй юу. Тэгээд дараа нь гинэд буцаад өөрийн маань үзэл бодол орж ирээд юу энэ чинь болохгүй штэ. Юу гэсэн үг юм бэ? Хуурдгүй эрэгтэй хүн гэж бас байгаа штэ цаан чинь бас ингээд үнэхээр их нэртэй үнэн ч сайхан хань болж чаддаг ирчүүд маш их байгаа штэ. Тэнгүүд тэрийг ингээ өөгшүүлээд байдаг ирчүүд айгу их юм байлээ. Тэр бүр гоё гэж бодож. Тийм амар гүүл баг ингээд их нэртэй насаараа үнэнж байгаа эрэгтэйгээ баг андаа их нэрээсээ өөр хүн үзег юм уу гэж ингэж шоглдог хүмүүсээс байдаг юм шиг байлээ цаан чинь. Тэгэл наад цаана баг наадханаас чинь цаатах нь байгаа ч гэдэг юм уу те. Нэг тиймэрхүү юм хум ярьж байгаа залуучууд зөндөө сонсч ирсэн. Энэ бол надад айгүй муухай үзэл бодол шиг санагдаж байсан. Тийм шүү дээ. Ер нь бол. Жагсмаа ингээд нөгөө одоо чи юунд идэгтэй үндсэн агентлаг нь Андрак тийм. Андра тий. Андрад байдаг. Андрагийн яг үндсэн одоо гоё ихчнэр байдаг л байлгүй дээ тийм ээ. Чамтай ойрхон. Ихчнэр гэх юм одоо чиний үеийнх нь үү? Эсвэл үндсэн үүсгэн байгуулагч. За. Тим ихчнэрээс одоо ингээд сонсох нэ. Ер нь эрэгтэй хүмүүс чинь тийм шүү дээ. Эрэгтэй хүмүүсийг чинь эрхлүүлэл яхад бол тийм да мал тийм а гэдэг ч юм уу тийм ээ. Ихчнэрийн юм ярианаас сонссон гоё дүгнэлт байна уу? Эрэгтэй хүнийг юм дүгнсэн гэх юм уу? Хэцүү асуулт байна уу? Үгүй бодож ийн. Яг ажилтай холбоогүйгээр зүгээр. Тийм ер нь нэг гоё ихчнэр байдаг шүү дээ. Тийм юм амьдралаа бацсан, бизнесээ бацсан, мөнгө олдог тийм ээ. Гоё эмхтэй юу? Амар гоё эмхтэй тийм ээ. Тэгээд эрэгтэй хүнийг ингээл хараад ойлгодог. Иш миний дүү гэж мгил те намаа харалс. Миний дүү хөрхөн байна да. Ихчтэй ингэрэ тэгэрэ гэдэг ч юм уу тийм ээ. Тим ихчнэрийн нэг юм сургаалууд өгдөө шүү дээ. Тим ихчнэр одоо яг дүүнэртэй хилдэг байлгүй дээ энэ ч одоо тий. Үгүй тий одоо тэндээс яг дүгний дээр гэхээр яг саяны л юм яригддаг байхгүй. Үсэл юм байдаг гэж одоо бүгд л хуурдаг. Тэгээ тэрийг ер нь бол тэг барихгүй л байвал зүгээр хин намар гэдэг тийм үнцэг бол би бас зөндөө сонсдог байхгүй. Гэхдээ би тэрийг бол ерөөсөлийн зөвшөөрдөггүй. Одоо аратан тий одоо за
Аратан гэл энэ тэнд үрд маа үлдээдэг. За Чингис хаан юм тийм гэл хүмүүс ярьдаг. Чингис хаан чи хийн те. За Аратан амтан гэдэг чи юу юм те. Бид нарт бас юун тулд хүн билээ те. Ухамсартай хүмүүс. Тэгэхээр ер нь бол араар тавилтыг би ухамсарын асуудал гэж боддог. Бол ухамсар хүмүүжлийн асуудал гэж боддог. Тэгэхээр тэрийг ингээл те өөрийгөө за хаантай зүрлээл эсвэл Аратан амтантай зүрлээл байгаа хүн бол биш л гэж боддог. Доо. Амарчингийн комеди шүү дээ. Чи хаан уу тийм ээ. Тийм шүү дээ. Хаан бол хамаалга. Тийм байхгүй юу. Хаан байвал за одоо тийм дүүрч те. Тэ дотор юмсээ аваа. Их хатман шүү. Тийм шүү дээ. Тийм байхгүй юу. Тэгэхээр хаан байвал хамаалга гэдэг шүү. Тийм салыг эзэлжүүл одоо юугүй ээ. Тэр олон сая хүнийг алсан хүн чи одоо стресстэй байдаг байлгүй тийм ээ одоо. Харин тийм байхгүй юу. Тэгээд нэг юм одоо буруу зүйлийг амар хөвгөлтэй зүйл болгож гаргаж байдаг зүйл шиг тийм ээ. Одоо жишээ нь нөхрийнхөө цалин сайн үрээд авахгүй бол өөр хүнд үрчдэг юм байлээ шүү. Өөр хүүхэнд тэрийг чи үрчдэг юм байлээ шүү. Гэж мэгээр те. Одоо нэг иймэрхүү юмыг бид нэр үзэл хараад сонсоод байх тусмаа араар тавилт гэдэг юмыг амар энгийн зүйл юм шиг байдаг юм шиг байх ёстой ч юм шиг те. Бараг хизээ араар тавилгыг хүлээж амьдрах гэдэг юм уу те. За одоо ингэж бол нэг л өдөр намайг хуурна да. Тэгэхээр яаж мэдгүй зарайлах вэ? Тэгээ яаж барихгүй ах вэ? Энийг барихдахгүй л байчаасаа та гэж бодож амьдрах юм ааши. Тэгээд тийм юм ингээд амар энгийн зүйл болгож бид нарт ингээд харуулад байгаа маань ингээд бас далд тухамсарт ингээд оруулаад байгаа байхгүй юу? Ер нь бол одоо рил үзгээр л ер нь араар тавилтыг ингээл амар өөгшүүлээд байгаа шүү дээ. Ингээл юм өвчлөлтэй байдлаар ингээл юм хом хийгээл одоо комеди момодич байсан, юу ч байсан, хошин шогч байсан. Кино одоо энэ сүүлийн үед гараад кино тийм нөгөө нэг юм юу яваад байгаа шүү дээ. Дандаа хаяа орохоор ингээд нэг юм нэг драманд нь яваад нэгээд бүх юмыг гаргаж байгаа. Тэхээс нь бараг дуусан дуустал амьдралын хараас араар нь тавилттай амар хэцүү амьдрал. Тэр юмыг ингэж өөгшүүлээд байгаа маань бас айгүй буруу юм байгаа юм да угнаа. Тэгээд энийг араар тавихгүй амьдрцгаая гэдэг. Тэгэхээр араар тавиагүй хүн нь айгүй сайн нөхөр болж молцсон ч шиг тий. Яв тавих хэрэгтэй. Тийм ээ. Зүгээр л байх зүйл. Тэр чинь нормал зүйл байх ёстой шүү дээ. Тэгсэн чинь одоо баг тэдний нөхөр айгүй мундаг зоддгооч гэж байгаа шүү тий. Айгүй нэг тиймэрхүү юмнууд айгүй юм ингийн үзэгдэл болцсон байна гэж байгаа. Тий. Хаа очтой арх уудах хүнтэй суудсан шүү дээ гэж. Айгүй сайн хүнтэй суудсан. Айгүй сайн хүнтэй суусан арх уудаггүй гэж үхэл зоддгоо. Гэхдээ тэр чинь бид нар дэвчиж байгаа байхгүй юу? Дэвчих тэр бидний энерги ба шүү дээ. Тэр чинь бас давуу тал байхгүй юу? Таар тэгж магтах хэрэгтэй басаа. Давуу тал хаач заргуудгуудаа би. Босоо дайлын нөхрийг өөрийгөө хар гэж үгүй тий. Ястаа мундаг гэсэн. Тэдний нөхөр арх уугаад тэгсэн гэж шүү дээ. Миний нөхөр арх уудаггүй тий гэж үгүй магтаад өгөөл. Харт хэмхэн дээр би бодоод байдаг байхгүй ингээд. Харт хэмнээс гарсан хүмүүс ингээд амар шүтэд идэв шүү дээ. Ингээд шүтгэн цаашаа ингээд нөгөө. Сэтгэлийн дэм өгöd байгаа тий. Өстө мундаг шүү, лаг шүү, өстө ингээд гараад одоо ингээд өстө мундаг байж байгаа яг мундаг л та. Тэгтээ бид нар ингээд харт хэмх баг татаагүйгээрээ тэр хүнээс юм одоо харьцуулт биднэртэй харьцуулдаг байхгүй ингээд бид нар мяа ингээд хажууд нь тий баг бид нар ингээд харт хэмх татаагүй дэвцсэндээ баг дэвчгэн чад хайшин зүгээр. Тэрнээс ингээ хол явсан даа. Энийг л татахгүй шаадраа тийм шиг. Хол явсан ингээ зүгээр хол яваад ингээ зүг явсан ба шүү дээ. Тэгсэн чинь тэр хүний статус нь бидрээс ингээ өндөр байгаа даа байхгүй. Тэгээ тэрэн дээр тий гарч марцсан тэгснэ амар юм ном гаргацчих мэдэхгүй бата тийм ээ. Би сая таныг айгүй гэгээлэг өнцгөр нийлэх гэж байгаа болов уу гэж бодоод сэтгэлийн дэм өгж байгаа юм уу? Тэгээ магадгүй нөө тэр хүн чинь тэрнээсээ ингээд салах гэж амар хичээж байгаагаа ингээд бусдтай хуваалцдаг шүү дээ. Тэнгүүд бусдаас ингээд тиймэрхүү комент авахаараа илүү их хичээгээд илүү ингээд урам авдаг тэг гэдэг өнцгөр хэлэх гэж байгаа болов гэсэн чи өөр өгцөг байсан байна. Энэ бол зүгээр богинохон бодол шүү зүгээр. Би ярин зүгээр хальт ингээд тэнэг боддоо шүү дээ. Тэгээд тэгснэ тэгээ бодснаа ингээд. Яагаад энэ хүн ингээд зүгээр ингээд дэвцсэн ч юм уу хол байсан хүнээс илүү үнэлэгдэж байгаа юм бол гэж би бодоод байна. Тэгээ би бас яа тэгж бодож ирсэн байна. Энэ хүн ч одоо өөрийнхөө сонголтоор энийг хийгээд тэгэл өөрийнхөө төлөөл энийг бас хийж байгаа үстэй. Яагаад энэ хүнийг ингээд гинэт амир сайн хүн юм шиг шүтээд байгаа юм гэдэг бодлоос хэд удаа авч исэн сошиалуудаар ингээд харахад тий. Хажууд нь зүгээр бид нэр ингээд зүгээр байснараа ингээд маш нормалны юм. Тэгвэл нөгөө хүнд яг одоо жишээлбэл харт тамхи гэдэг юмыг өөрөө яаж хүлээж авч байгаа юм шүү те бас. Тэр амар ингээд тэр зүйлээ амар том гэж бодсон болохоор одоо ингээд тэр нь ингээд нийгэмдэр эзлэх байр суурь дээр тэр нь ингээд амар бүүн болдог ч юм уу те. Тэгэхээр ингээд за гарцсан юм байна. За шүү дээ гэж баярлж байлаа. Мэдгүй одоо хүмүүс одоо янз бүрээр л боддог. Тий. Одоо энэ харт тамхи гиснээс манай гурав маань одоо харт тамхи ямар донтолттой хүнтэй зүг байж чадахгүй бай.
Юуны донтолтой үнэтэй байж чадахгүй. Порно донтолтой ёо юм амар. Гэтэ тэр наачин бас айгүй ноцтой зүйл юм шиг үлээ шүү. Тийм юм жигнэсээ байдаг гэсэн. Дээр ямар донтолт юм бол арх удаг донтолт юм болов. Одоо мөрөөдө тоглоомны донтолт байна. За хард амхны донтолт байна. Хүүхний донтолт байна. Архны донтолт байна. Хормон дом байна. За юм паах гэж байдаг юм шүү дээ. Эрэгтэй дом байна. Эрэгтэй дом байдаг шүү. Эрэгтэй дом гэдэг нь одоо эмэгтэй хүн эрэгтэйгээ. Тэгэхээр хормон донд айл айл нурч. Хормон дон л юм да. Тэгээд өөр одоо компьютер тоглоомны дом байна. Тэ? Одоо байнга бисэж гэдэг ингээд тоглоод гар марна ингэж ингэдэг хүмүүс байгаа шүү дээ. Тийм. Найзуудын дон байна. Одоо шоу зингээний дон гэх юм да. Хайш. За одоо нэг тийм. Энэ тэгээ арх руу орчих юм уу? За ер нь арх руугаа орчих. Арх шоу зингээнийг нэгтгэж. Гэтэ бас архны дон ч бас нэг шоудахтай гол нь биш. Бас тийм. Ахын архтал тэгээд хүмүүс бас байдаг шүү дээ. Тусдаа. Тийм. Тэгвэл ийм байнгын шоуддаг бүр ингээл гарч орохгүй л өгөх гэдэг тийм донтой хүн гэж бодоод бодъё. Иймэрхүү төрлийн дон. Шопингийн дон гэж бас байна шүү. E-shop, e-commerce-ийн дон. Онлайн Онлайн шопинг дон гэж бас байна шүү. За утасны донч бас ээж болно шүү дээ. Бүр цаг минут тутам ингээл хамт байж захта уцаа ухаад байдаг хүн бол энэ ч бас дондоо л орно шүү дээ. Тэгэхээр ер нь ямар төрлийн донг төвчиж чадахгүй бай. За би бол хормон дон, архины донг бол төвчиж чадахгүй юм байна. Хитийг хэлхий. Ер нь л зүгээр өөрийнхөө хийж төвчиж чадахгүй гэдэг юм аа л. Тэгвэл бүгдийг л төвчиж чадахгүй тий. Хэцүү үстэй ер нь. Тий яг харт амих тэгээ PC хормон дон бол амар хаа. Би нэрээ постын төвчих гэдэг штеп ба. Ер нь бүгдийг л төвчиж чадахгүй наа ч үгүй. Ер нь жоохон хүндрэлтэй л юм тий. Харин тий. Яа ингээ бодоод зүгээр тэрний одоо яг альва нэг юмны ингээ юм хэвтрүүлчихээр тэгээд хамт цаг хугацаа өнгөрүүлж. За тэр хүн чинь 3 донтой заяа. За. Хормон донтой, тэгээд харт амхны донтой, тэгээ архины донтой заяа. Тэгээ эндээс та 2 донгийг авч л хайж болно. Тэгвэл архин л үлдээ та. Нөгөө хоёр нэг амар юм байна. За чи та юу хэлээ? Дахиад арх, харт амх, хормон. За архин дээр. Агүй архин дээр биш. Тэгээ наа чи өстэй амар хэцүү юм байна. Аа. Хоёрыг сонгох юм уу? Тий, заавал сонгох. Нэг л үлдэх юм. Тэгээ буу тулгцсан та хоёртой одоо ингэ. Бодлоо шүү. Нэг нь үлдээгээд хоёрын сонгох. Яа, за хормон. Манай буу тулгадаг болонгээ хоёлаа нэг хэвчээ. Үгүй арх ч нэлтэй. Буудлаа шүү. Арх ч амар штэ. За хормон донгон үлдэх ямар хэцүү юм бэ наа чи сонгоход хэцүү байна. 10 тоолъё. За архин. 10. За. Арх үлдээ за 10. 9. За хормон дон. За. Хормон донгийн үлдээгээл тэл цаг минут өгөөд байх хэрэгтэй. Ямар тийм өөр хүн дээр гаргах боломжгүйгээр гэсэн. Яна донд төчлөө гэсэн чинь. Энэ өөрөө зүгээр идгэх юм шиг. Яг л гарангуут нь ингээл өдөр болгоо өөр төр төвж байгаа. Өөр дэм үзүүлээд зөвхөн цаач угаасаа ингэх болохоор за би ингээд айлын төлөвөө боловсруулсан тийм баахан тийм. Хүүх юм би чаран дагаа явж ирсэн. Өнөөдөр далайн дээр юмчны дэм. Айгу нөгөө царайг нь ажигладаг тийм. За энэ яг хөдлөхгүй дээ нөө яах гэдэг. За гिचлээ шүү. Тийм нэг бас аргалж болж шүү манайхаа. За баярлалаа шүү. Нөгөө нэг бөө дээр очиод нэг хүмүүс ингээл яхаа хүмүүс ингээл тэр хүнийг ингээл хилдэн штэ за тэгсэн байна. Танаа хүүхд ингэсэн байна, тэгсэн байна. Би нэг тийм юм сонсч ирсэн. Гэтэ яг худлаач байсан байж магадгүй л. Яасан гэлээ нэг бөөд үзүүлжсэн чинь танаа хүүхд чинь хормон донд үзсэн бай. Тэгээд бөө хийсэн тэгэл би бүр ээж аав шок. Ээж аав ингээд тиймэрхүү юм бас байдаг юм байх. Гэтэ үнэхээр бас тусцсан байвал хэлгэл байх тий. Бас нэг хүүхэн үнэхээр болохоо байсан байвал тийм ээж аав би хормон донд гэж чадахгүй нэ гэж би энийг л болж чадахгүй байх. Имчилгээ явууч. Хүн ямар хар тавиг татаад байгаа шүү дээ гэдэг. Яа, өстэй хэцүү юм аа. Пүү ах өөрөө нэг нь сонгооч юм. Би юу? Тийм. Би ч тэр өгчлээ. Асуултаас мултраад байд. Үй надаа ямар өөрсдөө сонгоо. Надаа миний 3-ыг хэлчих. Би тэгээ авч үлдээ. Үгүй саяны 3 хэцүү юм шүү. Хормон арх гэсэн. Хормон харт амих гэсэн шүү. Харт амих 3. За энэ 3-аас л юм байна. Ер нь хамгийн ноцтой. Хормоогоо л дээ юу. Юм их архич юмхтэй уустай бүр хэцүү шүү. Харт амихтэй бол үнэхээр тэнцэж чадахгүй тэр хүн ч одоо бүр хүн хаална гэсэн дэр. Өөрийгөө ч хаална. Өөрийгөө ч хаална тийм. Одоо нөгөө химэнийг үтсэн бол тийм ээ.
Эпориа гүйтсэн бол ч дуусна нэр. Харт амигт бол үнэхээр дийдэж чадахгүй. Тэгээ хормоогоо үлдэгээл тэгээл хэвээр өөрөө эмчлэхийг л бодсон. Яаж иж байгаа Church baby гээл тэр хэвээр нэр яаж иж байгаа л одоо тэр хормоогоо дэвчээ одоо. Дэмээс солиолоо. Дэмээс солиол хэвээр. Өнөөдөр Harry Potter дэм үзүүлээ хайрнаас та нэр нэг. Харин битгий өрөөнтэй уулзсан. Харин өөр хүн болж орж ирэх шүү байж байгаараа гэдэг. Йоо. Өнөөдөр оддын дэмтэй юм тэгэл тий. За нэг тиймэрхүү. За англиных юу? Би бас тэгэл тэрийг л үлдээ. Хормоогоо үлдэх. Хормоогоо үлдээж юм. Нөгөө нэг жоохон бахад чинь айгүй их юм архичин аав нар их байдаг гэсэн шүү дээ. Одоо яаси бол мэдгүй байна. Гэтэ ямар ч нөө аавууд нь айгүй их архиудаг тийм гэр бүлүүд амар их байдаг байсан байхгүй наа жоохон бахад. Тэгэд бодгоор шууд архи бол өстой хэцүү хаа. Юу архич. Архич нь хүний авирыг амар эвдэлдэг болохоор эхнэрээ зодохоос эхлээл айгүй их юм болон тэгээд нөө жоохон бахад чинь нөө гэрийн тавилан хувилгыг зараа дуучдаг байсан гэдэг тиймэрхүү юм айгүй сонсдог. Тийм юм шууд сая нөө зүрх рүү орж болохоор архийг бол өстой төвчж чадахгүй баха. Хизээ ингэх бол гэдэг айцтай амьдрна гэдэг бол хэцүүлэх. Хар тамхи бол өстой нэр хүнийг жална өөрийгөө ч алан del айгу үр шир тавина. Тэрний оронд тэгээд хормон сонгоод тавьчихвэн чи аргагүй ихэн сонгож байгаа сонголт шүү. Манайхан тэрнээс биш нэг тийм үнийг төвчнө гэдэг байгаа юм байхгүй шүү. Зүгээр энэ гураас алийг нь төвчж чадахгүй. Донгоо ойл сайн шүү гэдэг тийм. Тэрнээс биш энэ баг тэр нь point юм шиг те. Үнэхээр ингээд бас айгу юм нөгөө баг имжлэгдэх боломжтой. Жишээлбэл үнэхээр ингээд тиймэрхүү одоо нөгөө нэг ингээд тиймэрхүү ч юу яах одоо ингээд нэг юм дотн харилцааг мэдрэхийг хүсдэг хүмүүст бол тэр чинь ингээд амар ингээд гоё юм л санагдаж байна. Нэгэндээ тэгээ тэр нь барыг сүултээ дом биш зүгээр идгээл доо. За cheers. Cheers guys. Та бүхнийг одоо Super Dry дэлхийн хамгийн анхны одоо draft лаацтай бие гэхээр төсөөлөгдөхгүй байна тий. Хүмүүс ер нь яагаад draft бие ер нь дуртай байдаг вэ? Шинээрээ. Яг зөв. Тэглэх яах вэ? Онц. Fresh. Адилхан байна хаглуна. Цоо шин. Тийм. Бид бүхэн яг шинээр нь пивэг яг юм торхноос уухыг хүсдэг шүү дээ. Тийм ингээд торхонд байгаа цоо шин пивэг уухыг хүсдэг. Яг тэрийг стандартчуулаад одоо Asahi маань Super Dry тэгээ Namajoki гэж ярьдаг да. Одоо энэ draft beer бид бүхэндээ гаргаж өгсөн. Тэгээд энэ маань одоо пивний ертөнцид одоо үнэхээр дисрэлт хийсэн дэлхийд даяараа. Тэгээ Asahi Mongolia маань одоо энийг оруулж ирдэг. Тэгээд хүмүүс боддог одоо урд үйлдвэрлэлчээ ч юм уу ард үйлдвэрлэлчээ дээрээс нь лого тавиад ингэж оруулж ирдэг гэж боддог. Энэ бол үгүй. Яг Asahi бол яг Японд үйлдвэрлэлээр нь та бүхэн харах юм бол яг Японд үйлдвэрлэгдээд тэгээд яг Монголд орж ирж байгаа хэлбэрээр нь бид рууж байгаа. Тэгэхээр бид нар яг л Японы үйлдвэрлсэн үндсэн стандартаар нууж байгаа гэсэн. Тэгээд одоо Asahi чинь түүх нь 1987 оноос одоо түүхтэй энэ олон жилийн түүхтэй компани маань олон одоо төрлийн пив гаргадаг тий. Тэрний хамгийн одоо маш гоёудын нэг нь бол энэ Super Dry пивнүүд нь байдаг. Бид бүхэн драфтын нөгөөдхийн эхний 2 дугаар дээр ууждсан. Сүүлийн 2 3 дугаар дээр бид нар драфтыг нь одоо ууж үзэж байна. Dry пивний амтын та бүхэн мэдж байгаа. Аманд одоо үндсэн пивний амт нь үлддэггүй. Үндсэн яг уухт мэдрэгдээд тэгээд алга болоод тэгээд дахиж уухад дахиж гоёор шинээрээ мэдрэгдээд ингээд явдагаараа маш онцлог байдгийн шүү. Тэгээд та бүхэн таалагдаж байгаа гэдэгт найдаж байна. Драфт пив нь дуртай юм аа. Дуртай. Хаяа яг нэг найзуудаараа нэг орой сууж муугаа тий. Уухтас гоё шүү. Тэг Asahi Dry-ха та бүхэндээ амтлагаануудыг та бүхэндээ хүргээд явж байгаа. Тэгээд үндсэн бас нөгөө юунуудаар бас гардаг л да. Бас нөгөө үйлчлэгийн том pub ч юм уу, том lounge ч юм уу тэн дээр бол Asahi Dry-ууд одоо пив draft-ууд нь гардаг. Хэрвээ та бүхэн одоо өөртөө гэртээ явахаар төлж байгаа эсвэл одоо ийм подкаст ч юм уу найзуудаараа draft beer одоо нэгнийхээ гэртээ ч юм уу тийм ээ энд суугаад аялал зугаалах дээр гоё draft beer-ийг уумаар байх юм бол та бүхэнд Asahi-гийн Super Dry draft beer-ийг санал болгож байна. Тэгээд 480 агуу адилхан. Сүүлдээ бид нар бол бүр төгсөрчөөд байгаа. Одоо ингээд задлаад ингээд энийг бол амжилттай задлах амжилтгүй задлсан одоо кейсүүд хэн болгонд байдаг шүү дээ тий. CU-гээс ч юм уу нэг ойролцоо дэлгүүрээс авангуудаа шууд задлцдаг. Тэр бол мэдээж буруу. Хөлдөөгчөндөө бүгдээрээ 30-аас 1 цагийн хугацаанд байлгаж байгаа. Задлахад бол хамгийн төгсөөрөө яг ингээд бүр хүүтэн байлгах тусмаа гоё юм байна гэдгийг өнөөдөр жишээ нь мэдэрч байна. Тэгэхээр улам удаан байлгаж аваад бүр дис хөлдөөхгүй тийм ээ. Бүр дис хөлдөөхөөс өмнө сайхан аваад задлахад бол ямар ч асуудалгүй. Тэгээд хоёр гараараа ингээд атгахад нөгөө нэг сайхан хөөс нь гарч ирж байгаа. Энэ хөөс маань үндсэн пивнийхээ одоо нөгөө газыг хадгалаа байж байгаа тийм. Цэцгийн бит гоё дитэм хөөс маань үндсэн газыг хадгалаад яг уухад гоё тохиромжтой тий тохиромжтой тэр сайхан газыг мэдрүүлээд хүүтэн пивний амт чинь ямар гоё вүлээ тэрийг мэдрүүлдэхтэй онцлог нь байдгийн шүү. Тэгээд Asahi-та баярлаа 5 дугаарын турш бид бүхэндээ хамт байлаа. Тэгээд та бүхэн өөрийнхөө ойролцоо хүнсний дэлгүүрээс өөрийнхөө ойролцоо сүлжээ дэлгүүрүүдээс та бүхэн гарч орохдоо бүгдээ Asahi-га хэрэглээрэй. Баярлаа.
цэцгийн мэд тэтэм хөөс гэх амар үгүй те. Аа. Зүгээр үнэхээр Цэцгий гэдэг шүү. нэрэл юм хөөрхөн юм тэлцэнсэн цэцгийн шиг хөөс гарч ирдэг те. Хөөс нь ондоо юм бэл. Одоо драфтуудыг яг би тэр марафоны дараа би тэгэд нэг нилээд газраар яваа. Тэгээд драфтууд уугаа явсан байхгүй. Тэгсэн чи яг драфтын хөөс нь бусад пивнуудаас ингээд илүү нэгтршилтай гэх юм одоо хайшин тий. Тим гарч ирд юм бэл. Айгу гоё. Яг л гоё дитэмт шиг юм гарч ирд юм бэл. За манай подкаст нөгөө түүхүүд ярьдаг. Түрүүн гэрэл цацруулсан гигэн биш ээ. Хараалт цаар болцоо гэдэг түүх уншсан шүү дээ тий. Хүмүүсийн ирүүлсэн. Тэр түүхээ та хоёр ярих хэвээр. Тэгжиж манай өрөөнөөс гарна. Хар болцоо юу? Тий хар болцоо. Тэгээд дээрэс нь бас гэрэл цацруулсан гигэн болцоо гэдээ бас сайхан түүхээ яриад тэгжиж та бүхэн гарах байгаа шүү. Тэгээд хоёр түүхийг та хоёр зочноосоо сонсох хэрэгтэй. Тэгээд аль нь эхлэмээр та хоёр хуруудах юм уу яах За хороод. За хурууч. Нэгэр. За зүгээр хайжлууд авах уу? За тийм. Хороод чаддгүй. Бас очиж ойлгохгүй мод чи ингээд хаан дээр доорно гэдэг янз бүр байна. Тэгэхээр зүгээр хайжлууд авах. За нэг гоо. За хар. Би хайж гарах чинь яалаа. Би тэгтээ ер нь өнөөдөр бас өөрийгөө давхар ойлголоо. Би бас айгүй болцоо муутай, уучрал муутай юу мэр чинь те ингээд юм тэр тал дээр айгүй бүрэг бас яг тиймэрхүү хүн гэдгээ бас давхар ойлголоо. Ойлголоо. Тэгээ бүр ухраагаад бүр нэг хитрхи одоо юу гэр чинь те ингээд одоо чихэн амар юм зөөлгөн гэх юм одоо бүх юм дээр ингээд амар ингэдэг хүмүүс байдаг шүү дээ. Анцаа ингээд бүх юмтай санал нийлээд байдаг уу? нийлээл те ингээд одоо нэг тийм одоо хүнтэй болцож үзлээ л те. Тэгсэн чинь тэр хүн маань ингээд одоо бараг ингээд юу сайн хамаахгүй зөв бүгдэн дээр л амар ингээд дэмжээдсэн. Тэгээ тэр бол нэг тийм хар болзоор орж байгаа бидний хувьд энгийн хар бол энгийн л хэцүү болцоо байна. Одоо бүр бид нар бүр хараал ийцэн хар болцоо гэж байгаа шүү дээ энэ ч одоо тийм ээ. Хараал ийцэн хар болцоо. Одоо түрүүний түүхийг та хоёр санах юм бол одоо бүр үерхэд тэгснээ ардаас нь яваад камер шалгаад одоо тийм сценартай тийм ээ. Тим хэмжээний хар болцоог бодож байгаа шүү. Тэгээд за болцоо за ингээд болчихсон тэгсэн чинь ингээд шууд ингээд одоо дайрах одоо тэгээд нөгөө татан харилцаараа ингээд шууд ингээд дайрч байгаа. Тэгтээ тэр нэг энгийн дайралт биш. Ингээд над руу ингээд шууд ингээд үзүүлж байгаа тэр байдал надад ингээд жоон тухгүй болгочихсон. Тэр бол миний хувьд хараалцсан л тэр болцоор гол орох юм шиг байна. Тэгээд за окей. Одоо энэ түүхээ гоё хойлоо гоё. Түүх стори telling ингэж танилцсан. Тэгээ тэтгэх уулзалтан дээр надлууд тэгсэн. За нэг хүнтэй дээдэлдэг байлаа. За тэр хүнтэй нэг 2 3 удаа нэг уулзаад тэгээд тэгсэн чинь дараа нь нэг дундын бас нэг найзтай тэр найзынтай тэр хүн одоо ирэхээр болоод тэгээ зүгээр ингээд гоё одоо болцчихлоо л та тий. Тэгсэн чинь шууд нэг өрөөрөө ингээд дагуулж орсноо ингээд намайг олж эхэлсэн. Одоо ингээд шууд ингээд нөгөө жоохон биемийн шууд ингээд хурж мөрөөд одоо ингээд хоёлаа яа тийм аад ингээд яг үнэхээр ингээд хүсээд одоо дуртай байсан бол би ингээд дуртай байгаа л та. Тэгтээ ингээд тухайн үед би ингээд яа одоо бэлэн биш ч юм уу тий. Эсвэл ингээд арай өөр юм одоо хүлээсэн байсан. Тэгсэн чинь шууд өмд тайдах гэж юм шууд. Өөрөө ингээд тэгж орж ихээр надад ингээд чод тохгүй санагдчих. Эрэгтэй хүн ер нь бэлэн биш байна гэж байх уу? Гэтэ энэ чинь бас тодорхойд хүсээгүй л бол тэгэл хүчрхийлэл болчихно гэдэг. Тийм шүү дээ. Тэр чинь тэгээд надад бол тухтай мэдрэмж өгөөгүй. Тэгээд окей те мэдээч одоо болохгүй биш бодно шүү дээ. Тэгээд одоо харилцааг яаж өрнөлж болно тэгсэн чинь угаасаа л тийх ёстой. Тэгээд хамаагүй гэж аим шиг тийм байдалтай байна. Тэгээд би одоо өөрөө ч одоо имзэг юм уу тэр тал дээр мэдгүй тэгээд тухай тэгдээс. Тэгээ наач юм бол гэдэг имзэглэхтэй сэдв бол мөө. Тэг хэрвээ орчлонгийн оронд өөр эмэгтэй хүн 2 дугаарт болзон дээр эрэгтэй хүнээс тийм хариулт авсан бол тэр чинь маш шууд ингээл хүмүүс ямар муухай залуу вэ гэдэг тийм нөхцөл үүсэн шүү дээ. Тэнгүүд одоо энэ юм сонсоор амар бас энгийн юм шиг болцсон байгаа нас бидний нэг тийм буруу юм байгаа юм л та. Гэтэ одоо энийг бас өөгшүүлж болохгүй. Энд чинь бол мөртлөө бүгд тэгшэрх хүсдэг тий. Тийм болохоор эрэгтэй хүмүүс ч гэсэн ийм хадлагад өртөж болно. Тэгээ энэ нь бас адилхан одоо сэтгэл зүйн хувьд адилхан гимтэл авахар зүйл мөн шүү дээ тийм болохоор ихтэй хүмүүс эмзэг байж болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр наач юмс айгу муухай зүйл байна. Хэрвээ намаа нэг залууны өрөөрөө орсон шууд өмнө талих гадаа байлж баг айн үздэй юм жаа. Тийм тэгэхээр айгу муухай болцоо. Ярилцаачгүй зүгээр шууд ингээ баг ингээд шууд эхэлж үзээ. Гэтэ зүгээр л дээ. Гэтэ ингээд цаанасаа ингээд тэр чинь ингээд. Миний хувьд бол тэр ингээд зүгээр ярилцаад ингээд те тохирох юм бол окей те. Зүр шууд ингээд амар 3 дахь уулзалтан дээр ингээд тайж орж ирэхээр би ингээд жоохон гайхсан. За манай Жагсмад орж ирсэн үү? За харин одоо хамгийн төрөнд орж ирснийг л төрөө айгу олон байгаа юм шиг. Тэгээд нэг ийм л юм орж ирлээ. Би нэг сая 10 сар март 25 оны 10 сард
нэг залуутай Аа. танилцаад Бэлгүүнэ гэдэг. Бэлгүүнэ гэдэг. Тийм бэлгүүнэ гэдэг. Тэгсэн чинь тэр болохоор яг манай найзын найз гэж танилцсан л хүн байсан л да. Тэгээ ерөөхдөө бол гадаад үзмжийн хувьд ч гэсэн айгуу дажгүй өндөр дажгүй залуу байсан юм. Тэгээд ер нь ингээд бичдэг болоод тэгээ за болзоод үзсэн чинь эхний бол айгуу дажгүй байсан байхгүй. За нэг эхний 2 туулцсан дээр. Тэгээд сүүлдээ тэгснээ ингээд бүх тооцоог би хийдэг. Тэг бүх юмыг ингээд би хийгээд байсан. Тэгээд ингээд яг би тэрэндээ өөрөө тэгээд за би угаасаа л гээд өөрөө тийм би чадчих юм чинь дээ гэж бодож ингэж яваад байсан байхгүй. Тэгээд тэр яг хувь хүний хувьд ингээ ярилцсан одоо үзэл бодлын хувьд юм ярилцахад ч ихсайгуу дэжгүй байсан ирнэ. Сүүлдээ яг тэр зүйл нь ингээ надад амар хэцүү болж ирсэн. Тэгээд ингээд яг яагаад ингээд бас би энэ хүн тэ ингээ тэ цаг заваа үрээд ингээд яваад байгаа юм бол ингээ бодсон чинь ингээ намайг амар ийм манипуляц гэх юм одоо ингээ миний тархийг амар угаагаад л исэн юм шиг байгаа. Би чи ерөөдөө бол яг бас ийм гинэн талтай хүн баггүй. Тэгээд ингээд зүйлдээ надаас мөнгө зээлээ тэ миний хуучин утсыг аваад тэгээд надаас 2 ном авсан. Тэр мэрийг аваад тэр бүх юмыг аваад ингээд байхгүй болцсон. Бас ном уншина. Бас мөнгөгүй юм байж бас номтой 2 номтойгоо. Тэгээ номын хулгайг хулгаад тооцохгүй тий. 2 номыг усцсан байх шүү дээ. 2 номных нэг нь хэрхэн түргэн байчих вэ гэж. Нэг ном нь хайрлах урлаг гэх юм байсан. Нөгөөх нь юу байлаа да. Тэгээ би яах вэ өгсөндөө харамсахгүй. Угаасаа ингээд хайчдаг байхгүй. Тэгтээ тэр хүний тэр одоо надад үзүүлсэн тэр нэг муухай юм багдаг шүү дээ. Муухай гэх үү юу. Намайг ашигласан тэр тэгээ надаар бүх юмыг ингээд хэлгэсэн тэр зүйл бол надад одоо хар дарсан зүйл шиг л үлдсэн тэгээ. Насаар жоохон байсан юм. Үгүй 2 ах билүү. Тийм. 2 ахч. Тэгвэл тэр хүний амьдрал нь л тийм үе таарсан болов. Эрэгтэй хүнд ч бас нэг тийм үе байдаг шүү өөрхий. Тэгээ тэрнээс хойш ер нь би ч нэр ер нь эмэгтэй хүн шүү дээ тий. Нөө гэж боддог болсон. Юм байна. Тэр бол яг амар хар байсан. Гэтэ яг юу хар байсан гэдг нь тодорхой болж өгч гин үү? Таарын хар болцоог бол бидэд бол авахгүй л юм байна. Авахгүй маа. Авахгүй л юм байна. Зүгээр. Тэгвэл юм. Зааж өөр ямар хүн. За тэгвэл би ингээ бүр нөгөө өмнө нь ингүүл бүр өмнөхөө яриа ингэхгүй нөгөө нэг 19 онд хаа тэр би ч андрагийнх тэгээд тэр нэг тухайн үед нэг шинэ агентлаг нэгдчихсэн маань нэрийг хэлээд явах те модулууд гэ нэг ажил дээр ер нь бол танилцаад тэгээ нэг залуутай танилцчихсан. Бас модуль залуу юм. Тий. Тухайн үед бол модуль хийчихсэн одоо мэдгүй. Тэгээд нөгөө нэг ингээд уулзъя гээд уулзснаа найзтайгаа өрөөд ирсэн байхгүй юу? Тэгээ найзтайгаа ирснээ за одоо яах вэ мах уу гэснээ ингээл гудамжаар дагуулаад алхаадсан байхгүй юу? Тэгэл ингээл юм ярьцснаа бас нэг юу ярьчлаа та найз нь ямар ч байсан хамт яваад. Тэгээд энэ тэгтээ бас нэг хардаа орохгүй болоо. Тэгээ надаа энэ ямар тэнэг залуу вэ гэж санагдуулсан юм бас санахгүй. Тэгээд би шууд ингээд ард нь алхаж чагаад гарцсан дээр мөрөөд цугтцсан. Тэр залуугийн хор болцоо юм шиг. Нэг хүнтэй болсон чинь эргээс чинь алхчихсан. Үгүй тийм ээ тэгтээ тэр чинь найзтайгаа яваадсан багтаа хүн гол нь. Найз ингээ нэг залуу. Тэг хоорондоо аим сонь юм яриадсан юм ба. Тэгээд санахгүй. Тэгээд одоо бас хар байж чадсан. Нөгөө ононгийн зөөж хаа нэг хинтээ үлээ байд. Ямар ч тийм тэгсэн ба гэж. Харин тийм ээ 17 жилийн өмнөх юм бол. Гэтэ ингээд бас дээр үед болж исэн юмнууд тэгээд ингээ уучлаад тавьж явуулсан болохоор мартагч тийм үү? Ер нь бас ингээд нэг айгу тухайн үед айгу гомдж исэн юмнууд одоо бас ингээд бодохоор мартагдсан байгаад байдаг. Гэтэ ер нь тэр одоо тэр хүнийг одоо уучлаад ингээд хүлээмжшөөрөл тавьж явуулсан байна л гэсэн үг үстэй тий. Тэр залуу үзчихвэл бас холбогдорой. Түүхээ явуулаарай гэсэн чинь саяны түүхийн реверс нь явчихгүй. Эсрэг тал. Чи өөрөө ингэж. Чи өөрөө хар болцоо. Чи өөрөө хар болцоо. Гэхдээ хар болцоонууд байгаа. Зараад ч юм бол авлаа. Орж ирэхгүй байна. Зөндөл байгаа да. Бага. Ер нь жагсмаараа орж ирдэг амар мессежүүд ер нь юу ихэнхдээ юу гэж орж ирдэг вэ? Амар мессеж. Тий, одоо нэг юм амар сонь мессежүүд шүү дээ. Сүүлд манай нэг дүүрөө утасны дугаараа ингээ утасны дугаараа л бичээд байгаа байхгүй. Ийшээ залгаарай. Ингээ бичээд ингээ дугаараа бичиж залгаа. Тиймэрхүү юмнууд амар creepy юу санагдаад байдаг шүү дээ. Жоохон амар шүү дээ. Тэгээд дөө стори дэйцээ. Ийшээ залгах хүн байна уу гэж. Хаагур байгаа мага.
хаана байна мэн гэж ороод ирэнгүүт бүр амар. Тэнд явж исэн тэмээ гэдэг мессеж амар тий бас. Тийм. Just мөр орж ирдэг сонир мессежүүд юу. Бүрийн бичинэлтэй хүмүүс тэгтээ одоо сонин гэх ирж одоо. Янз бүрийн Өмнө нь бол нэг хид хідэн нөгөө юуны зураг мураг бол ирдэг байсан. Шууд танихгүй ингээ реквестэн дотор. Тэгдэг байсан. Одоо бол тэгэл одоо зургийг явуулах болчиход байгаа. Одоо харин ч манайхаа сайжраа зургаа явуулахаас болчиход байгаамаа бас нэг сайжраад. Тийм тэгээд одоо ч юм бол яг тэгэл мэдгүй надад тэр нөгөө нэг үзэсгэлэнтэй бүсгөө шүү. Чи миний мөрөөдлийн бүсгөө гэлээ тэгж орж ирээд байгаа зүгээр амар юу санагдаад cringe санагдаад байдаг шүү. Тэрнээс ч өөрч юм санаад орохгүй. Өөрч тавиндаа гэж юу. Тийм бид нөгөө хар болцоогоо л бодоод байна та. Хар болцоо бодчихлаа байхгүй. За манай Judging Baby гоё болцоо төгөл байна уу? Чиний амьдрал хизээж мартагтаагүй хамгийн сайхан болцоо бид бүхэнд олцооч. Амар сайхан болцоо. Анх чамайг бүжиглж байхыг би харсан. Нэг хүнийг бүжиглж яхад нь дуулж морлох юмс те. Ямар амар зэн бүжиглдэг. Баарнд ингээд нэг амар бүжиглдэг. За юу л юм бэ? Таиландд л юм байна. Сая сүүлд би явчихад ирсэн. Тэгээд тэгсэн чинь Таиландд байж захтаа ер нь тэгээд дандаа мопед ундаг. Тэнд хүмүүс тэгээд мопед унаад ингээ өөрөө суудсан. Хойно тэгээд нөгөө тэр хүмүүс суудсан. Тэгээд хоёр ингээд далаа тойроод тэг яг ингээд нэг гой мэдэрдэг штэ нэг ингээ цуг байгааг ингээ фил хийцэн. Тэг тэр үед айгу гоёсэн. Тэгээд дараа нь тэгээд ресторан энэ ороод гоё ингээд нүд өдрөө хараад гоё ярилцсан хөрнүүлээл. Тэг яг бүх юм айгу юм одоо нэг юм хөөхт нөгөө нэг бүүвэлэд унтуулдаг штэ. Тэг яг тэр одоо тэр болцоо ер нь нэг тиймэрхүү байсан. Ингээ бүх юм ингээд амар юм зөөлхөн тэгэл ингээд яг ингээд баг юм мөрөөдлийн болцоо болсон шүү. 50 байсан. Тэгээд тэгвэл тгий окей. Тэ одоо ингээд халуун орчод бодхон байх уу те. Тэгээд wine zine гэл тэнгүүт ингээд хоолн бол ирцэн тэгэл хоёлаа яг ингээд заа ингээд юмудаа ярилцаал тэ. Тэгэд айгуу гоё чөлөөтэй байсан шүү дээ. Тэр үед айгуу гоёсэн. Би ч одоо сүүл нөө 1920-оор юг өвтөө явах гоё байсан гэдэг. Одоо 70-90-ийн зам дагуу мопедтэй явахад бүр л гоё байсан шүү дээ. Сүүл би мопед гэсэнсэн санчлаа. Би нэг охинтой болцоод тэгээ би тэр тоглолт үзчихээд тэгээ би хөргөж өгсөн байхгүй. Тэгсэн чи би мопедтэй явжсэн. Тэгээ би каска өмсүүлээд тэгээ би урд ингээ явжсэн чи жоохон сэрүүх байраа сайн нэлээд сэрүүхэн байсан шүү дээ. Тэгсэн чи ингээ ардаас миний ингээ чихийг бариад ингээд долоос л тэгээ явц тэр хэвээр амар хөрхөн байсан. Нэг амар даараагүй л дээ. Тэгтээ ингээ сэтгэл та гарын даарчгүй тэгээ гарыг бариад. Мопедийг хийж бариагүй ингээ. Мопедийг би ингээ дулаахан байх. Салтаагаараа ингээ барьцсан ингээ. Хоёр хөлөөрөө барьцсан. Зэгцмад амар сайхан болцооны түүх байна уу бид бүхэн тугаалцсан. За ер нь хүмүүс нэг мөрөөдлийн болцоо гэж байгаад идэг шүү дээ. Минийх болохоор нэг тийм амар тийм сүртэй бол байгаагүй. Одоо юу гэх тийм амар нэг юм романтик гэх үү тийм бол байгаагүй. Гэтэ яг саяхан нөгөө нэг болцсон хүн маань би ингээд нөгөө хүнтэй анх уулзаад ер нь бол чимээгүй талтай хүн байхгүй. Тэгэд ингээд нөгөө нэг өмнө нь бол ингээд шинээр хүнтэй танилцахаар юм ярьдаггүй байсан байхгүй би огт юу ч ярьдаггүй. Юу ярихаа би юусоо ойлгохгүй байсан. Тэгэд цаанаасаа одоо нөгөө нэг хүнтэйгээ уулзаад тэгэд гисэн чинь ингээд шууд машиных нь хаалгыг ингээд онгойлгосон чинь миний өдөс шууд ингээд цэцэг барьцсан заяа. Тэгэж уулзсан байхгүй. Тэгээд л ер нь бол амар юм гой санагдсан намайг ингээд юм хайрлагд одоо юу гэмтэй. За нэг темирхүү одоо нэг тийм онцгой мэдрэмж төрүүлсэн байхгүй. Тэгээ ягаад ч юм тэр хүнтэй би ингээд ярих юм амар их байгаадсан. Тэгээ угаасаа нөгөө адилхан байсан гэдгсэн шүү дээ. Тэгэд ингээд юуны ч талаар ерөөсөө юунд ч санаа зовхгүйгээр ингээд яг байгаагаараа байгаад тэгээ зөндөө олон зүйлийн талаар ярилцаад тэгээ бид хоёр үзэл бодолтой нийлээд ингээд зөндөө олон цаг зааж хэдэн цаг 4-5 цаг ингээд вайн уугаад ярилцаад суусан бол надад бол хамгийн гоё болцоо байсан гэж бол би хэлнэ. Би ер нь бол хүмүүстэй бас нэг юм яриад байдаггүй, өөрийгөө нээдэггүй төрлийн хүн байхгүй. Тэгээд намайг тэгж нээж надтай ингэж ярилцаж намайг яг байгаагаар нь хүлээж авч тэгж өргөөж гисэн нээгээд тэгж ярилцсан бол миний хувьд айгуу тийм онцгой болцоо байсан. Тийм ээ тий. Ямар сайхан юм ч гэдэг. Тэгээд цаашаа ахад болцмоор залуу байна уу? Болцож байгаа шүү. Болж байгаа. Зал явж байгаа тий. Төрсөн өдрөөс ч яасан нэрэ тэр залуу. Төрсөн өдрөөр бас болцсон. Бид хоёр дундаа 10-д болцсон. Тий. Төрсөн өдрөө нийлүүлээд хамт амьдсан тий. Уус ойрхон чинь тий. Нэг өдрийн зөрүүтэй гэж 2 12 өнгөрөл болчих юм чи тий. Тэгээд хоёр талын найзууд уулзаад. үгүй хоёулахна. Хоёулахна. Тий. Төрсөн өдрөө тэмдэглэх. Тий.
Би тэгээ сая төрсөн өдрөө айгу олон янзаар тэмдэглэсэн. 8-ны ишүү 12 өнгөрөө манай найзууд гэрт ирж лав л гэсэн. Тэгээ 9-нд бол гэрийнхэнтэйгээ тэмдэглэсэн. 10-нд нөгөө залуутайгаа тэмдэглэсэн. Сая 14-нд нэг эвент хийж тэмдэглэсэн. Дөрөв төрлөө. Харин тэгсэн. Нэг тийм л байна да. За дараа жилийн төрсөн өдөрт бид гурав одоо өргөдөх байхаа гэж байна. Ядч байна. Ингээд Church Baby бас тэр өдөр дуу хоолойгоо бас өргөх байхаа. Тийм шүү дээ. Зөв уран бүтээлээ. Англи битээрээс хажууд нь бас бүжигчнэр бас очно гэж хэлгээ таатай байна. Битээр бас олон уран бүтээл битээр орё гэж бодож байгаа. Одоогоор нэг ч залгаагүй байна. Тэгээд одоо манай Doyle моо тэгээд найзууд маань бас клип хийх юм бол ярина л гэдэг байгаа. Гэхдээ одоогоор бол хинт залгаагүй байна тийм ээ. Удах залах байхаа. Их найз байна. За манай хоёр тэгвэл ер нь ойр ирээдүйд яах гэж байна. Одоо энэ 100 яах гэж байна. Гоё юм яри тий. Битээр бол play time-ын тайзан дээр гарна. Тэгээ битээр наадмаар салаад явна. Чожин яхаарай 100. Би play time-ын тайзан дээр бас гарнаа. Lavin Rose дээр. Lavin Roses. Асар тэнд нэг performance хийн тэгээд саяхан уран бүтээлүүдээ гаргасан. Тэгээ араас нь ер нь одоо альбомын ажилд орсон байгаа. Live performance яг ингээд play time дээр. Тэгээд Lavin Rose дээр шөнийн 2 цаг 40 минут байсан байна. Хит өдөр вэ? 2 дахь өдрийнхөө шөнө нь 3 руу дамжиж байгаа юм. Тэгээд 2:40-оос яг Lavin Rose дээр тэгээд сайхан одоо өөрийнхөө одоо сая гаргасан single болон тэгээ араараасаа одоо сонсогч нартаа ингэж сонсуулаагүй байгаа уран бүтээлүүдээ ер нь Lavin version дээр тэгэл тоглоол төллөө гэсэн үг. Артист хүн бас гоё юм аа тийм ээ. Одоо манай подкастын завсарлагаана артистийн дуугаар чимдэг. Тийш үү. Тийм үү. Артистаа дэмждэг. Артист хүн орсон бол дэмжиж оруулдаг байгаа. Тэгэхээр орчлонгийнхоо сая сүүл гарсан Хөөши гэдэг дуугаар энэ подкастны завсарлагаа явах болно. Пүүхэн хэлэх юм хэлсэн үү? Хідэн уран бүтээлтэй юм болоо гэдэг. За одоо эхлээд яг эхнийхээ уран бүтээлээ гаргацсан байгаа. Тэгээ араараас нь одоо бас ингээ бусад артистуудтай хамтарсан бас зарим нэг уран бүтээлүүд маань байдаг. Тэр нь болохоор нэг нь болохоор 168 Амра гэдэг хоёр артистаас хамтарсан уран бүтээл байгаа. Jibit 2-ын хайр. Тэгээд эхний гаргасан сая Хөөши. Одоо араараас нь ер нь л тэгэл дууныхаа үг мөг дээр ажиллаад тэгэл дуу. Тэгэл орчлон анх Voice-аас харж исэн. Voice-аас орж исэн. Тийм. Тэр чинь season 3-д нь орж исэн. Тэгээд тэр voice дороод ер нь бол бас өөрийгөө таньж мэдгэд ер нь нэгэн нөлөөлсөн шүү. Тэгээд за би ер нь урлагаар ер нь тохоо үед ингээд урлагаар биш ер нь л өөр чиглэлээр эрх зүйр сурдаг гэсэн. Тэгээд тэр үедээ ингээд за бас нэг эрх зүйрөө сурж иж өөрийгөө баг олсон гэх юм уу. За би ер нь энэ чиглэлээр яг ажиллаж болох ч гэсэн илүүгээр мэд дуртай зүйл би урлаг юм байна да. Урлаг байсан. Тэгээд угаасаа багасаа л дуулж бүжиглэж одоо ингээд перформ хийж тэгэл тэгдэг байсан да. Nice. За тэгээд тунгадахгүй бүр гоё дуунуудын сонсоод явах байлгүй. Шинэ альбомд нь амжилт хүсье. Саяхан ихрээ танаа подкастт орсон байсан тийм. Тийм ихрээтэй яг хүчтэй клипнийхээ ажилд ороод бид хоёр бас нэг гайхалтай уран бүтээл та нарын сонирт байлгаана. Тэр нөө Facebook-ээр нэг инээдтэй пост яваад байсан шүү дээ. Манай ихрээгийн маань хүүхдийн аав гэд орсон юм байна. Би зөв байсан тийм. Энэ орчин бас нөгөө биш капитал шиг юм сайн найзууд. Тий, тэгээд тэгсэн чинь хүмүүс нөгөө айгүйх цаг хугацааг хамт өнгөрүүлээд байсан чинь нөхөр нэгэ бодсон. Тэгээ манай Тэнгисийн хэргийн оролцогч ихэр суудын нөхөр буюу орчлон гэх зургийг мэдээний сайтууд тавьчихсан. Ээжийн найзууд тэгсэл шүү дээ. Шууд ингээд "Ой танаа за баяр хүргэе гэдгсэн." Тэнгүүд нүү ингээд ээж за юу баяр болъё юу болоод байгаа лээ гэдгсэн чинь "Ой танах ч айгүй юм од бас бэртээ болсон билээ шүү дээ. Ихэр сууд гэдэг." Үгүй ш надад биш зүгээр найз шүү дээ. Хүмүүс ер нь айгу бас тэгж бодоод байгаа юм билээ. Зүгээр найзууд хөөгдөлтэй болсон шүү дээ. Тэхрийн маань нөхөр шал өөр хүн байдаг шүү. Тэр ер нь ингэ хүмүүсийн одоо ингэ юмэр чинь тий одоо энэ ховжи одоо ингэ нэг хүмүүсийн ярьдаг болгоо ер нь бол үнэн бас байдгүй л ер нь бол бас эндээс бас харж болох. Нийгмийн үзэгдэл тий тийм ч бас. Жигмаа арт юу энэ 100 сайхан юу гэж бодож байна? За ерөөхдөө бол энэ 100 нэг саяхан нөгөө ивентийн төрсөн өдөр хийсэн гэсэн шүү дээ. Тэрүүгээрээ болохоор шинэ ажиллаа одоо нөгөө нэг төрсөн өдрөөр эхлүүлсэн гэх юм уу. Яг үндсэн мэргэжлийнхээ дагуу арт терапи гэдэг одоо нөгөө сэтгэл зүйн терапи, урлагийн аргаар тийм урлагаар одоо терапи хийх тийм арга барилтай тийм ивент эхлүүлсэн. Тэгээ одоо энэ 100 бол яг энэ рүүгээ төвлөрөндийн хажуугаар нь нөгөө нэг модельийнхаа чиглэлээр
ийм цахим хичээл гаргах гээд бас бэлтэж байгаа. Тийм. Ерөөхдөө тиймэрхүү байгаа. Тэгээ одоо угаасаа загварт ороод 11 жил болцсон байна. Тэгээ зураг авалтын чиглэлээрээ л ер нь хатагнаад юм уу гэж бодоод л явж байна да. Nice. Зэ. Тэгээд хоёр уран бүтээлч хоёулаа уран бүтээлч талтай хүмүүс байгаа. Тэгээд гоё урлаглаг тий бүтээлч хоёр залуучуудтай амжилт хүсье. Тэгээд зуны гоё өнгөрүүлцгээе. Баярлалаа. Дана подкаст ч гэсэн амжилт хүсье. Баярлалаа. Бүгдэнд нь тэгээд амжилт сайн сайхныг хүсье. Тэгээд завтаа бол гоё play time-ийн үеэр live podcast-аа ирээд бас үзээрэй. Ер нь завтай бол биш. Шаагаад гараарай. Шууд ирээ тий. Бүгдээ тайцаа гоё дүүргээ тий. Тий гоё. Орж исэн зочид маань ирвэл бас илүү олон хүнийг бас татах байх. Мэдээж хүмүүс зочдыг харах гэж бас ирнэ штэ. Тий. Тийм болохоор орж исэн зочид маань хэрвээ харж ивэл сонсч ивэл бас асар дээр маань ирээрээ. Биднийгээ дэмжээрэй гэж бас. Бас та нарын хүчээр бас подкаст маань явах болно шүү тийм ээ шүү дээ. Тийш яах вэ тэгээд бүгдээрээ Sky Media-ийнхаа Go Plus-ийн асар дээр бүгдээр ирцгээрэй. Jackson ямар хэлчихсэн. Тийггүй төрөө нөгөө төгсөж байгаа болоо гэж бодоод ямар ч байсан подкастнда урьж оролцуулсан баярлаа. Тэгээд танай хамт олон талал амжилт хүсье. Тэгээд гоё сэдвүүдийн доор бас ярилцлаа тий ингээд хүмүүс ингээд айгүй нөгөө том далаацтай бас ингээд амар юм ирчихсэн. Тэгвэл энэ тантаа ингээд болцоо бак юм л. Тэгээд ингээд яг хөнгөн одоо бидний амьдралд байдаг одоо зүйлсүүд шүү дээ. Тэгээд ярилцаад айгүй таатай байлаа. Найзуудаараа угаасаа суугаад юм ярьж байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлэх зорилготой подкаст байхгүй юу? Хин нэгэнд соён гэрлийг хүргэх биш зүгээр гоё юм. Зүгээр аймаа угааж явахдаа ингээд за хүмүүсийн нэрээ болцооны түүхэд яа тийм байх тий. Тэгээд ингээд өөр өөрсдийнхөө байдлыг хэлж байгаа айгүй гоё санагдлаа. Одоо сүүлийн үед манай подкастыг гэр цэвэрлүүлдэг подкаст болж байгаа шүү дээ. Одоо подкаст эхлэхээс өмнө бүгд ингээд ялхаагаа суугаад байгаа юм шиг. Хүлээгээд за. Яг оронгуутлаас амар диж мэжээ гэлээ. Амар сэдвүүд ч уус ингээд заавал нэг анхаарлаа бүр ингэж төлрүүлж ингээд за инким байх гэж ойлгоод ш. Тэгвэл яг ингээд сэдв мэдэв те ярилцж байгаа арга байрал ингээд байж байгаа айгу чөлөөтэй тэгэл сайхан л. Тэгдэг шүү. Тэгээд үздэг бүх хүмүүстээ маш их баярлаа. Тэгээд орноос үздэг, хотоос үздэг, Монгол улсаасаа үздэг бүх залуучуудтай сайн бүхнийг хүсье. Бүгдээрээ play time-аар уулзцгаая. Play time-ийнхаа 2-3 дахь өдөр манай асар дээр ирээрээ бид хоёр асар дээрээ байж болно. Тэгээд ивентийнхаа цаг өдөр мэдээллийг тун утгагүй та бүхэндээ хүргэх болно. Тэгээд хоёр уран бүтээл залуучуудаа улам их амжилтыг хүсье. Зуныг сайхан өнгөрүүлцгээе. За баярлалаа. Бүгдээрээ play time-ийнхаа live stream, play time-ийнхаа одоо шууд дамжуулалтаар иргээд уулзцгаая. Тэгээд бүгдээрээ наадмыг бас сайхан өнгөрүүлцгээе. Баяртай.